Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Ингээд хатамцуу яриа нэвтрүүлэг маань хийгдэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болвоос Алдарт guys хамтлагийн Батундрал. Ямар гоё бэ? Баярлалаа. Эрхэм зүгийнхээ энэ сайхан нэвтрүүлэгт өргөдөн оролцож байгаа. Хүүдийн хүндэтгэн баяртай байна. Тэгэлгүй яг нэг өдөр энэ нэвтрүүлэгт орно гэсэн тэгэл ордог юм бол энэ бол миний хүсэл мөрөөдөл байсан шүү. Бас айгуу гоё эмоцтой эхэлж байна. Сайхан байна. Баярлалаа. Тэгэлгүй яг бас нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн. Уг ахта маш их баярлалаа. Одоо энээс хаш уугийг л явчих шүү дээ тийм. Одоо тэгэлгүй яг. Тэ. Одоо юу хийж байгаа вэ? Хамгийн гол учир нь бол ах нь бол уудгүй. За. Гэхдээ өнөөдөр би уух гэж ирлээ. Ямар сайн. За мэдээч халамцуу яриа нэвтрүүлгийн ивент итгэж хамтран ажиллагч Condition брэнд таны илгийг хамгаалж хордлого тайлнаа. За баярлалаа Condition. Одоо сонсч байсан. Одоо энийг уугаал тэгэл уухд бол тун дагуу. Тийм та ширэн дээрээс аваад ууш шүү. За бэлгэж авчихсан. За. Мөн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг үндэсний манлаа үйлдвэр VitaFit компани. Энэ чи гоё цай байж ах шиг байна. За тэгээд мөн Vibes тий кола, Sprite мөлчүүс чи идэх үст. Идэх шүү. Яг үнэ. Миний цорын гац витамин авдаг жуус. Тэгээд үйлдвэр. За VitaFit. Баярлалаа. Мөн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг, ивент итгэдэг Porsche Aldarт Zubrovka. Энд одоо Zubrovka энэ бол нөгөө юу ах шиг байна. Porsche он гүн дургадаг. Тий, он гүн дургадаг нөгөө нэг юу шидэд өвс гэж байдаг. Porsche арт түмний нэрлэгээр бол бухын өвсөн зуулттай. За. Сайхан. За эдний дээж. Гэлээ баярлаа. За ингэж аваалаа та. Ингэж харин ихтэй шүү дээ. Одоо яах вэ? Уудаг гэвстэй. Яаж вэ? Хамгийн гоё сонирхолтой юм юу гэж? Ах нь яаж уусан 30 минут унтаал сэргэхэд ивэрүүл сэргдэг. Миний мэдгүй. Байлаасаа илэг тийм одоо сайн ч гэдэг юм. Хүмүүс бүр гайхаад байдаг. Ямар сони тий? Тасарсан ч гэсэн ивэрүүл одоо юу гэдэг цагтаа үлээлэх гэд ямар ч юм тэгэхээр тэгс магаар илдэв толоо юм байхгүй. Амар сон. Тэгэд амьдралдаа түүхэндээ шартаж үзээгүй. Хүмүүсээ шартлаа гэж сонсоод би гайхаад. Нөгөө тэгдэг штэ маньч нэг тэгж яриад байдаг штэ. Үгүй энэ нэстэн найзууд дундаа тэгж ярьдаг штэ. Энэ ёстой үнэхээр хоншортой шүү. Маргааш нь юусэн яадагчгүй юм гээ. Тэгвэл та тэр төрлийн хүн юм. Тэр төрлийнх нь хүн байна. Хоорхон хүний нэг байна. За тэгээ юунаас эхлэе бэ? Уйлда. Энэхүү сархад бол манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Сүндэр группийн Германы номер 1 сархад 360 шууд эндээс л эхлэв шүү. За тэгээ. Ер нь бол манай нэг ах уу хэлж байсан. За. Уугийн минут хөрөө ууж идмээр бол хамгийн сайныг нь хэрэгжилж байгаарэ. Яг үнэ. Энэ амьдрал маш олон төрлийн сархад бий. Гэхдээ тэр дундаас хамгийн сайныг нь бол хэрэгжилж байгаа. Тэгэх юм бол тэгэл дээрээс нь манай монголчуудын нэг бас нэг зарчим нэг Орос ахнараасаа уус сураагүй нэг тийм соёл байна. Тэр нь болохоор идэж ууж идэ будаатай ингэ сууж агаад уух шиг бас нэг тийм жаргал байдгүй юм шиг. Тэгэхээр манай монголчууд яг үдэ нэг юу гэж хэлхийн тэрийг ойлгохгүй юм. Тэгээд хурдан халчилгээд идэг тий. Яг үнэ. За идэ будаатай ингэ сууж ууж идэхэд бол ерөөсөө хамгийн сайхан идэж уулт болдог гэж. Яг үнэ шүү. Би ойлгохтой шүү. За. За төлөө. За кондишн ууч тий. За 360 бол араа одоо та ингээд анзаарч байгаа бах тийм энэ шилнэс нахуулаад энэ шил бол нөгөө нэг алмазын талцт маягтай байгаа үст тийм. Тэгэхээр зэрэг энэ нь бол 4 удаагийн алмазын шүүлтүүрээр шүүж хийдэг дэлхийн хамгийн өнтэй шүүлтүүрээр шүүж хийдэг ийм сархад үнэ алцгаар юм тий. Тий, далжгараа хөөц. Далжгараа. Одоо алтан дэлхийд ингэж л явахгүй одоо тийм ээ. Тийм. Ястаа нөгөө нэг тэгээд дээрээс нь герман чанар. Ярих юм байхгүй. За халамцуу яриа нэвтрүүлгийн эхний орондыг ууг яхтай барья гэж шууд. За тэгээ мэдээж сайхан сархад өргөх юм бол үргэлж тост өргөж явах нь зүг байх гэж боддог тий. За тэгэл Монгол түмэн хүн бүр зорьсон зорилготой хийж бүтээх ажил үүстэй тэрнийхээ үр шимийг хүртээд амьдарч байхад тэгээд дээрэс нь өнөөдртхэн гэр бүлээрээ 90 сар бол инх түнх байхад монголчууд бидний амьдрал үргэлж сайхнараа. За, ерөөл бацаах болтгоо гэж. Даруулна да. Тийм. За.
энэ чинээс нөгөө Vibes байж байна. Зөрөнгөт юм уу да. Оо тий. Sprite байж энэ заа наатгаа аваарай тий. За ингээл явчин да. Ингээл сайхан явчин да. За ойр цон сайхан юутай байна. Америкээр явах шиг байсан уу? Сая Америкийн 7 хотод 7 хотоор болчиход байна. Ер нь монголчууд байгаа бүх л газараа очиж тоглохыг бид хүн ирмэлцэлдэг. Аха. Тэгээ сайхан тоглолцоод ирлээ. Монгол хүмүүс маш сайхан хүлээж авлаа. Үндэл юу гэдэг Европ, Австрал, Америк гэдэг 3 том их одоо арал юу гэдэг твүүдэд очиж тоглоо монголчууд амьддаг. Бүгд сайхан хүлээж авлаа. Тэднийхээ юу гэдэг урам хайр, итгэл сэтгэлийн тэр галыг хасаасна. Тэр сайхан үдшиг болгоно даа. Станаг халуухан зөвхөн жаргаж байгаад илбэрл хайранд нь умбж байгаад ирлээ дээ. Сайхан сайхан жаргалаа. Үнэхээр урлагийн хүн бидний хувьд бол зөвхөн урам гэдэг бол биднэрт урам л хэрэгтэй. Өөр бус нь хэрэггүй. Тэгэхээр бид нар майндаа ажиллаулаад юу гэдэг энэ урлагийн төлөө нэгэн золиослоод хамаг бүхний золиослоод амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол урам өөр юм хэрэггүй. Энээс цааш газ өшөө ямар олон сайхан урам бүтээл хийхийг хинч таашгүй. Гэхдээ бид нар тэндээс маш олон сайхан итгэл сэтгэлтэй урмын тэгээд хийж бүтээхийн тэр онгод хиймрийг бүгдийг нь олоод аваад төрөдөрсөн. Нонстоп зогсолтгүй урагшлна. Яг үнэ. Энэ нэвтрүүлгийн урилгыг би онгоцны худал дээр тавьсан юм. Хэдүүлээ та яд Америк явах гээд би урагшаагаар Гуанчжоу явах гээд тий. Тэгээд нэвтрүүлэг яасан. Тэгвэл би танай хамтлагаас бол төгсөө ахад бол нэлээд олон удаа санал тавьсан. Аймхаа Америкийн шонхор ирээгүй. Тий айгаад уудаг гэсэн штэ ахын томахын тоо. Аймхаа Америкийн шонхорч ярин тэгээд байсан байхгүй. Тэгээд яг тэр санал яг бас хурж ирэхэд би болоод гисэн. Би орё. Ааха. Ууг нь бол та нар мэднэ би угаасаа та нартай танилцсан ах уу цагаас эхлээл ерөөсөө нэг тэгж ууж идэж үзээгүй хүн. Гэхдээ бид нар халамцуу яриад чи ороод харин нэг ууж үзүүлэе гэж бодоод байгаа. Нэгд хоёрдугаарт юу гэдэг идэж ууссандаа биш тийм ээ энэ бүхэн чинь хамгийн гол юм хүний дотоод сэтгэлийн мөн чанарын тэгээд гайсийн түүх юу гэдэг бидний үзэж туулсан амьдралын бүх түүх бас энд өгүүлэгдэх учраас бас хамгийн том одоо гайсийн хар хайрцаг гэдэг утгаараа олон зүйлийг бас өнөөдөр ярих болов гэж. Оо яг үнэ. Ястой яг үнэ. Хоёулаа яриагаа эхлээд нэрнээс эхлэе. Гайс. Тэгтээ урд нь бол Guys 666 гэдэг байсан. Тэгээд сүүлдээ тэр тоог бол аваа хийцэн. Яг 1995 онд бид нар найзуудтайгаа нэг хамтлаг байгуулад бүжгийн хамтлаг. Тухайн цаг үеийн манай одоо хороол болгон, орцуулган бүгд хамтлагтай байлаа шүү дээ. Гэхдээ дуулдаг биш бүгд бүжгийн хамтлагтай байсан. Тухайн цаг үеийн ирээдүйн одуулах хүсэл ингээл маш олон уралдаан тэмцээнд тухайн цаг үеийн Монголын залуучууд бол үнэхээр урлагаар хөвлөгдөж амьдарч ирсэн юм шүү. Яг үнэ. Яг тэрний нэг жишээ олж 1995 онд одоо Орос урлагаас сурдаг үеийн найзуудтайгаа хамтлаг байсан чинь нөгөө найзууд нь биднийг бодвол хэл устай. Тэгсэн чинь бүр англи хэлтэй тэгсэн чинь бүр Guys 666 гэдэг нэрийг анх тэр найзууд нь санал болохгүй юу? Юу гэсэн утгатай юу гэдгсэн. Ер нь бол юу гэдэг залуус гэдэг юм одоо бүхэл ир эмгүү бүх залуучуудыг нийлэмжээр олныг нь хамруулж хийсэн тийм утгатай байгаа. 666 тухайн цаг үед бол Моёр 666 гэдэг новн бест хийлээ бүх юм ингээд хит болцсон байсан тэр киноны агуулмжаараа. Тэгээд тэр нэрийг өгөөд бид нар бүжгийн тэмцээнд тухайн цаг үеийн MC Амир бидний дунд гэх тэмцээнд яваад орсон чинь зохион байгуулагчид нь үгүй ямар сонин утгатай нэр мэр юу юм бэ Guys 666 нэрээс л. За шууд уу? Шууд. Тэнгүүд мэдрөө за нэрээс солихгүй л оруулахгүй гэдэг. Гис гараад янгу за юугүй гэсэн чинь зэрлэг цэцэг. Окей. Зэрлэг цэцэг. Зэрлэг цэцэг болох оо болж байна. Тэгээд тухайн цаг үед MC Амир бидний дунд тэмцээнд одоо манай Mr. Dogs-ийн хитман бүгдээрээ тухайн цаг үед онлайн хүмүүсээр хамтлаг байсан. Тэднийх нэг дүүрэнд ороод манай зэрлэгцэх 2 дугаар хайранд орчихсон. Түүхтэй. Тэгээд 97 онд сургуульд орлоо. Сүйст. За. Би чинь соёлын урлагийн сургуульд нэг үгэлэхэд анхны алгаар орсон байхгүй. За. Юу гэдэг. Уг нь бол би 95 он шүү. 95 онд анх юу гэдэг алдарт их засаг их сургууль дөнгөж байгуулагдаад удаагүй 2 дахь хэсэлтэд авч ирсэн үн. Тэр үед аав маань бас хуульч хүн байсан. Тэгээд өөрийнхөө хуулийн чиглэлээр бас хүүгээ отгон хүүгээ сургачих гэсэн бодолтой тэр сургууль орчих. Би явдаг бай. Нэг хуульд нь явдаг. Нэг явдаг бай. Хичээл цацлаа. Тэсээр гадны хагас жил явсан үгүй болоод тэгэл хайцсан. Тэгсэн жил аав нэг өдөр чиж одоо сургуульд явахгүй юм. Харин тийм аав яасан харин нэг л
Хүн мэдээж аав ээжний санаа зов хамгийн том асуудал бол тэр шүү. 10 жилээ төгсөө дараагийн мэрэгжил эзэмших сургууль нь юм бэ гэдэг дээр мэдээ санаа зовж явсан. Тэнгүүд л хүний хүүтэй яг манай аавч бас мундаг хүн тэгэл яг ямар мэрэгжил эзэмших гэж бодчих чи юу чадах вэ гэдгсэн. Би нэг урлаг талаар явбал надад тэнд нэг чадах юм шиг тийм мэдрэмж төрөд байна гэдгсэн чинь тийм үү за урлаг талдаа ямар нэг жүжиглэгч юм за ойлголоо. Тэгээ нэг худлуу аав маань ажил дээр намайг дуудаад энэ хөр яваад ирэхэд яваад очисон чинь нэг бууралтай өвгөн цааш хараа сууж нүлээ очицсан. Тэсэн чинь дэргэж аваад гавна нөгөө гавна юу гээл тэгж чинь за би чинь гайхаад би чинь тэр орс хараал гэрүүл юм көд мэдгүй шин. За бит хоёр нэг уулзаад хатна. Тэгээд аав гараа авчихсан гэсэн чинь за урлагийн болох гэдэг юм. Тийм ээ. Хин суурах юм уу? Биш аа. Тэгсэн надаас хэлж. Яагаад урлагийн хүн болох гэдэг юм миний хүү гэсэн. Миний хамгийн сайн хийж чадах юм урлаг юм шиг л хүүдэн мэдрэгдээд гэж. Молодец. За. Удахгүй би чамайг дуудан тэгээ аавд нь хэлчин. Тэгээ чи яваад ирээрэй. Би нэг соёл урлагийн сургуульд энэ жил нэг анги авч байгаа юм. Тэгээ чи миний хүү яваад ирээрэй мэдв. Тэгээд үзнэ вэ чамайг гэж. За баярлалаа гэж. Тэгсэн тэр хүн маань Монгол улсын ардын жүжигчин нэрт кино найруулагч Гомжовын жижиг зүйл. Жиги багш. Багш мань намайг одоо энэ урлагт аавтай минь нийлж хөтлөн оруулж ирсэн. Тим төвхтэй. Тэгээд би чинь 5 хоногийн дараа соёл урлагийн сургуульд конкурс өгөөгүй ингээд 5 хоногийн дараа арын халгаалд орж иж байгаа гэсэн үг шүү дээ. Нин үг хэлээ. Гэхдээ юу гэдэг урлаг юу гэдэг би бодохдоо арын хаалга гэхээс илүү урлагт хайртай хүнийг бас үлгийдэж авсан юм болов гэж надад бас тийм цагаан бодол байдаг. Тэгээд одоо тэр юу хамтлаг болоогүйсэн юм. Болоочгүйсэн шүү дээ. Өө тийм. Тэгээ 97 онд 5 хоногийн дараа 9 сарын 5-нд ангийнхаа хаалгаар яваад ороод ирсэн чинь миний хамгийн сайн таних буюу нэн ялангуяа гайс хамтлаг байгуулахаас өмнө Монголын хүүхд залуучууд юу гэдэг хар санаа хамтлагийг анх дуулж бүжиглэж исэн гэж ярьдаг бол тэрний дараа хартаа хамтлагийг дуулж бүжиглэж исэн гэж ярьдаг бол тэрний дараа нэг хорол гэдэг хамтлагийг дуулж бүжиглэж исэн гэж ярих түүхийн зайлшгүй зарчимтай байх хэрэгтэй байдаг. Тэгсэн нэг хорол гэдэг хамтлагт манай төгсөө мөнхөө хоёр маань бүжиглэж дуулдаг бүр сарантай бүр 93-4 онд саран туяагчийн ард бүжиглдгээр алдартай тийм хамтлаг байлаа шүү дээ. Нөө за нэг хорооллоо. Нэг хороол. Манай гайзын мөнхөө, манай гайзын төгсөө. Одоо л зөвхөн бүжгэлдэг та хэдийн хувьд бол жинхэнэ од. Юу хизээний од. Нийлж тухайн үеийн одод бол хар сарны хамтлаг, хар санаа бүжигчд, хар тас хамтлаг, хар тасын бүжигчд, нэг хороол хамтлаг, нэг хороол хамтлагийн бүжигчд байлаа. Нэг хороол хамтлагийг байгуулсан хүмүүсийн нэг нь хингээд манайгаа олж байгаа. Тийм үү. Тэглгүй яад юм бэ? Тэгээд одоо ерөөсө тэр чигээрээ Монголын бүжгийн урлаг яг ингээд тэр чигээр одоо аваа явж байгаа. Тэнгүүд хоёрдугаарт бас нэг гайхалтай хүн гэдэг бол манай ариун болд. Манай мисс Сэмэ аав. Тин чин дууж бүжилж өгөлдөг байлаа шүү. Тэгэл бодлоо. Ариук ах уу? Тий. За тэгэл бод нэг хороол хамтлагийн гишүүн байсан. За. Сонь түүхээс айгуу сони юм бэ. Яг тэгээ энэ утгаараа тэгээд манай төгсөө сууж яадаг байхгүй. Тэгсэн чинь манай төгсөө лавга мига хоёрыг хоёр талаас суулгасан нөгөө чи юм ярьсан суужсан намайг хараад гисэн гэсэн. За. Манай хамтлагийн 4 гишүүн ороод ирлээ гэж хэлсэн гэж байгаа тэр хоёрт. Шууд. Тийм. Тэгэнгүүт тэр гурав яадаг байсан бэ гэхээр хамтлаг байвал гэж мөрөжсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь хаанаас ч юм цаанаас нэг бурхны одоо тааллаар гэдэг юм уу эсвэл урлагийн янжин там бурхны ивэлэр гэдэг юм уу намайг л тийшээ зөвлөвсөн байж таарч байгаа байхгүй. Сонирм биз. Бад нөгөө эз шууд нүдэн сэрэг хүүе манай төгс хүү хоёроо манай хамтлагийн 4 дахь гишүүн наа чи ороод ирлээ гэж хэлжсэн. Шууд хэлжсэн. Ямар гоё. Тэгэл 10 сарын үед би ангидаа юм хийгээ суужсан чи манай мига хурж ирээд төгсөө лавар поён дуудаж байна гэдэг. Сүүсийн поён шүү дээ. Тэр алдар саарлах гудамжаар явсараа шилээр явсараад зүүн гарталтай байдаг те. Тэр поён дээр төгсөө гитараа тарцсан. Лавга ингээс сац. Мань гурван хамтлаг байгуулах гэдэг. Төгсөө ямар одоо юу гэдгийг уянаар миний найзын ангид орж ирэвдэ. Би нэрдээ хэлээд лээс. Хамтлаг байгуулах юм та. Гэж байгаа байхгүй. Тэгсэн би бол шууд
юунд эргэлзэх юм. Угаасаа миний дуртай зүйл. Баярлалаа найзууд. Тий харин хамтлагтай ямар нэр хүү гэж шууд эхэлж байгаа шүү дээ. Өөр юм ярихгүй тий. Тэнгүүд нөгөө чи нэр хамтлаг нэр байх хэрэгтэй. Ямар нэр хүү гэ. Бүгд ингээ төр зүрийн нэр хэлээ. Юу гэнэ Чингисийн суран ташуур. Юу ч гинүү. Логлог нэр хэлээ. Тэнгүүд би. Тэнгүүд манайс бас нэгддэг байсан юм болохоор Английн алдарт East 17 гэдэг хамтлагийн тухайн цагийн стил, имиж, дуу хөгжим болгоно. Монголын залуучууд бас байлдан дагуулж ирсэн тийм сайхан үе. East 17 шигтэй тийм гоё аялгуулдаг тэгээ гоё зөөлөн рэп, pop, soul стилтэй яг тийм стилээр бүдрээ уран бүтээлээ хий. Тэгээд бас East 17 шиг тийм нэр байвал ямар вэ гэл. Нөгөө тэглээ. Тэнгүүд нь би дотроо тийм нэр байгаа штэ гэдэг дотроо. Нөгөөх тасгаа алдарт. Guys 666 гэж нэрлүүл яах вэ? Чинь хүү ямар утгатай. Guys гэдэг бол тэ залуус бүх үеийн бид нар бол юу гэдэг хэд наслсан ч гэсэн ямар залуу сэтгэн нэрээр үргэлж овоолгох болно. Тэгээд дээрээс нь 666 мэднээс тэ бүгд мэдлгүй яах вэ? Яг утгачлах юм бол муу ёрын залуус гэж утгачлагдана. Гэхдээ хүмүүс эн чинь муу ёрын зороо ингээд яасан гэж бодох хэлбэлгүй гэж бодох хэдий ч бид нар өөрсдийнхөө цаад өөрсдийнхөө одоо ихтгэл үнэмшилт өгж байгаа тэр хүч нь болохоор бид хүнд ч дийлэгдэхгүй, хэнийг ч дардаггүй. Тэгтээ далдын хүчинд ивээгдсэн залуусаа гэдэг юм утгаар өгөө гэж. Хэсгсэн чинь нөгөө ваа гэл өгөөл. Арилал. Тэгээд түрүүний чиний анх ихэлсэн 666-г өсөөгөө энэ хугацаанд гэж явсаар сайхан уран бүтээлүүд төрөвсөөр яваад 2007 онд хүн болгол guys гэдэг юм байна. Тэгээ бас тэр тухайн цагийн 666 бол хүүхэд насны бас тэр гоё дэврэн сэтгэл байсан байж магадгүй. Тэгээд бүгдээрээ эдвэртэй тэргүй арт хүмүүс залуус маань guys гэж нэрлэж байгаа юм шиг. Guys 666-гаа ингээд энэ он цаг үед 10 жилийн дараа үлдээгээд guys-араа явъя гэд. Ингээд guys хамтлаг 2007 оноос хойш guys гэж авлаа. Тэгвэл би таны Facebook хаягийг зэрлэг цэцэг гэдэг чинь гайхсан уу? Гайхсан байхгүй юу? Юу болчихгүй. Тэгсэн чинь сая учрыг нь оллоо. Учиртай хөм учиртай. Тийм би тэ. Яах вэ? Татандаа. Яа, ихний 7 ихний 3.1 энэ жоох төлөв. Тэр нэг гэмн юм шүү. Уухаараа улаачдаг юм байхгүй. Тэгвэл нэг бас миний арх уудгүйг бас нэг гол учир шалтгаан бол уухаараа улаачдгаас нэгдүгürt ичдэг. Тэрээс би уух юм бол ер нь бол үр цайдалж ууж чадна. Ягаад гэвэл тэгтээ хүн чинь бас уухта хинтээ хаана ямар ширээ тойроо сууж байгаа энергийг нийлж байгаа хүмүүстэйгээ уух гэдэг ч юм уу. Амар том утга учир үйдэг юм шиг надад санагд. Тэр нэг жоохон тийм хүмүүс байл нэг 2 3 тачаал баяртайгаа нэмсэлээд тэр чигээрээ мөрөө харуулад явах шиг сайхан нэг жаргал байхгүй. Аль эсвэл ингээ сайхан ширээ тойроод ингээд жаргал золгоо оолцаад дуутай, хууртай, баяртай, гонигтай, зовлон жаргалаа яриа сууж ах шиг хүний сэтгэлийн тэрхүүг аялгүй гэж бас байхгүй. За төлөө. Хоёр дахь. Тэгвэл ёстой наад түүхий чинь бас ингээл хэдүүлээ ингээл зөндөө олон жил ингээл ах トゥ гэж явсан мөртлөө тэгээд бас энэ түүхий чинь мэддэггүй байх шүү. Одоо сонсож штэ. Одоо сонсож юм би бол учиртай. Хипхоп гэхээр л тийм ээ нэгдүгээр орол. Бүжиг гэхээр л те рэп бүжиг гэхээр л нэгдүгээр орол. Яг нэг тийм ойлголт өгдөг байсан шүү дээ. Тэгвэл та хаана өссөн бэ? Тийм би ч нэгдүгээр орол явах байхгүй. Нэгдүгээр орлох юм уу? Би бол анх бол ерөөсөө миний уугуул газар бол Хинтээ аймаг. Тэгтээ манай аав чинь прокурор хүн байсан. Тэгээд Хинтээ аймгийн залуу прокурор хурж ирээд тэгээ ээжтэй минь танилцаад би төрөөд тэнгууд аа маань Гуултай аймгийн ерөнхий прокуророор томилогдоод би чинь 1 настайгаас 7 нас хүртэл Гуултай аймагт Алтай хотод амьдэрсэн. Тэгээд 86 онд Улаанбаатарт аа маань улсын ерөнхий прокурорын орлогчоор хурж ирээд тэгээ ингээд Улаанбаатартаа суурсан тийм хүн баггүй юу? Зүг. Хоёул өнөөдөр Алтан гац ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Алтан гац ресторанаар маань сайхан хоол орж ирсэн байна. За хоёул сайхан хоолоо. Түрүүний ярьсан шиг сайхан идэж уусан. Тийм яг үнэ. Тэгэл яа тэглэв. Аваар ахаа. Алтан гацсаа мэдлгүй яах вэ? Алтан гац шүү дээ. Сайхан. Манай найзуудын
энэ сайхан байгуулсан газар бол үнэхээр очиж дуртай. Цаана ууд аваад авчих. Мөнхөө ах тэгэхэд байгаагүй юм уу? Байлгүй. Тэгээд бид юу яачаад хамтлагтай нэр өгчөө гэжсэн манай төгсөө манай нэг орлын мөнхөө мэдэж хүн болгон юм тухайн цаг үед хөмсөг мөнхөө нэгдүгээр орлын хөмсөг мөнхөө гэдэг залуу хүн болгон ястаа нохоо дүүрэг болгон нохоо амтахгүй мэддэг. Тийм царайлаг хөмсөг болсон. Тэгээ гоё бүжгэлдэг. Бас тэ гартаа бүлтэй тийм сайхан залуу. Хөөхөн үзчин. Үзчихгүй бас сайхан бүрээ залуу. Тэгээд найзын төгсөө маань мөнхөөгөө ингээд хамтлагтай нийлээ бүгд гарын 5 орш ингээд эвлээд хамтаа хамтлаг байгуулъя гэдэг. Тэгээд гайс хамтлагийн байгуулагдсан он цаг тавлал 97 оны 11 сарын 16 гэдэг байна. 11 сарын 16 чинь манай гайсийн мөнхөөгийн төрсөн өдөр тохиод байна. Тийм учиртай. Тэгээд төрсөөгийнхөө мөнхөөгийнхөө төрсөөлөөр би төхөн энэ өдрийг бүгдээрээ гайс хамтлаг байгуулагдсны түүхэн өдөр гэж тэмдэглэе гэдэг. Ингээд эхэлчихсэн төгтөө байхгүй. Ингээд тавлаа эхэлчихсэн. Одоо хүн болгоно манай мөнхөөг хүн мега хайцсан бэ. Бараг оронд нь орсон юм. Мега одоо ийм өөр болсон юм уу? Нүдээ яатсан юм уу гэдэг төрөл юм. Яг тэ хүн болгоно мэдхгүй юм чи аргагүй. Арга байхгүй. А мега маань гадаадд байгаа. Тэгээд юу тийм хүний л амьдрал тийм биз дээ. Үр хүүд ирээдүйн сайн сайхныгаа төлөөл тэмүүлж байгаа эр хүн. Цаа чи Канадад байна уу те? Тийм. Тэгээд найз минь одоо эргээд угаасаа юу гэдэг нэг жоохон асуудал байдаг да. Монголчууд очоод нэг суушаад байхаараа нэг асуудал нэг цаг хугацаа хүлээдэг дээ. Тэгэлгүй яг энэ ч бас шинэ орчин. Тий. Тэрийг л хүлээж байгаа тэр бүх бичвэрийн төгдийн бүх юм болцсон цагт бол мега маань эргэн ирээд гайс хамтлаг тавуулаа бүр уурна штеп. Юу яриад байгаа юм. Стоп зогсолтгүй. Тийм учраас мегаг асууж байгаа бүх хүн хэлгээд бол энэ үг одоо та бүхэндээ тайлбарлах болов гэж бодож байна. Окей. За хоолой. Мега маань бити асуугаараа дахиж мега маань эргээд ирнэ. Тун удахгүй мега маань гэсэн хамтлагтайгаа иргэн нэгтгэх маш их хүсэж хүлээж байгаа. Бид нар ч мегагаа маш их санаж байна. Юу гэдэг гайс хамтлагт бурхан 2 баригл хоолой зайсан байгаа байхгүй. Яг үнэ. 2005 онд бид бүхэн юу яагаад би ингэ бодохгүй 2005 онд 3 онд би хамтлагийн ахлагч болоод бид чинь ингэ айгүй тийм зарчимтай. Тэгээ 2003 онд хамтлагийн ахлагч болоод яавал бусдаас өөр байх уу гэдэг ингэ бодсон чинь баригл хоолой. Баригл хоолойг бүгдээрээ энэ тэрв тавь. Тэгэх юм бол бусад бой банд хамтлагаас ялгарх юм байна. Баригл хоолойг илүү дуулуулах хэрэгтэй байна бүгдээрээ. Тэгвэл тухайн цаг үеч бод манай камертоны мэд манай нөм тастын хаазаа идрийг чинь нэг бабун гэдгээс өөр юм байхгүй хүмүүс доромжилтыг байсан байна. Тийм. Тэнгүүд юу яриад байгаа юм. Энэ баригл хоолойг хамгийн гоё суурт гоё хоолой. Гайс бол тэгвэл энэ баригл хоолойг өндөр төргий. Тэгэд мегаараа бүх үдийн мөнхөө хоёроор бүх баригл хоолойнуудтай дуунуудаа гоё дуулуулад ингэснээрээ өнөөдөр юу гэдэг манай урлах туртай хүүхд залуучууд гайсын дуун туртай хүүхд залуучууд тэр баригл хоолойнд дурлсан байхгүй. Үнэн. Яг үнэ. Тэгэнгүүт ямар азар гайс хамтлагт мега маань хэдий тэнд одоо ингээ буцаад хүрээд ирэх хэдий бид нар уран бүтээлдээ ороо байжээ гэсэн гоё бидний хоорондын тийм сайхан харилцаа байгаа шүү дээ. Мөнхөө маань дуулаа байж байгаа. Тэгээд гэсэн чинь манай мөнхөө зүгээр энэ мөнхөө гэдэг хүн би өстой амар хатаарах чинь. 20 жилийн дараа тайсан дээр эргээд гарч ирж байгаа найз минь байжаа юу. Тэгтэл тэр мегагийн маань хүсэж байгаа тэр баригл хоолойны өнгүүдийг зөвхөн тоололтон дээр тайсан дээр гарч ирэл дуулахад тэнд байсан охид бүсгүүчүүд тэр дунд дуртай хүүхэд залуучууд бүгдээрээ хүлээн биширж байгаа шүү. Өдөр болгон тоглолт болгон дээр мөнхөө гэдэг найз минь өөрийнхөө карашууд одоо энэ цагийн үеийнхаар карашуудаа зүгээр лин дагагчин лин ямар даварцсан гар вэ. Тийм шүү дээ. Яг үнэ. Тэгээ би тоглолтын дээр асуудаг. Та яагаад тийм баригл хоолой дуртай байгаад байдیں۔ Би одоо 28 жил тайзан дээрээс жонгинлоо. Гэтэл та нар яагаад мөнхөөд надад ингэж хандж байгаа юм гэдэг баригл хоолой гоё шүү. Тэр нэг юун дээр YouTube дээр байдаг нэг бичлэг дээр та нэг тэгж хэлдэг те. Яа. Тэг угаасаа яг тэрэн дээр чинь тэгдэг шүү дээ. Мега ах орж ирэл явсан чил октод баг үсээ зулгаадаг шаа гэж ирсэн. Хан зулгаагаад байт юм бэл. Тэ. Юм үү. Атаархлын юм ингээд зөрөг чи амар гоё цагаан атаар. Тэгэл гоё. Гэтэ юу гэдэг гайс хамтлаг бой байдаг гэдэг хамтлагийн гол утга учир юу юм? Манай төсөөг, манай мөнхөөг, манай мегаг, манай лавгаг, уугийг хүн болгон өөр өөрсдийнхөө маяндар хүлээж авч энэ хүн
гэж одоо 5 өөр ертөнцийг өөрсдөө хүлээж авч байгаа шүү дээ. Гэхдээ энэ 5 өөр ертөнцийг нийлүүлж байгаа тэр том хүч нийлэхээр юу болох юм? Энэ бол хамтлаагүй юу? Том раунд гоё юм болно шүү дээ. Гоё. За хоол өдөр ах. За тэг иж юу санаа зовоор идж байгаа шүү. Ярих нь чухал юм байгаа сте. Яг гоё. Идэх нь чухал ярих. Тийм тухтаа үзнэ. Тэр жанраа яа сонгосон бэ гэж аахгүй. Одоо жишээ нь рок хамтлаг бол амар өндөр рок дуунуудын хүмүүс нэг таашаа сонсдгүй мөртлөө жишээ нь одоо хурдын ах нарыг бол уянгийн дууны илүү сонсдог. Гэтэл Guys-ийн бүх дууг нь сонсдог. За энэ чи их утга учиртай. Guys хамтлагт бас Guys хамтлагийн цогцлох зүрх болсон нэгэн сайхан эрхэм найз юм байна. Бас бид бүхэнд бэлэг болгон илгээжээ. Энэ бол Александрийн төгс баяр гэдэг эрхэм найз. Энэ найз нь 14 настай байхдаа ээжтэйгээ ахтаа улаан хот руу яваад гүлээд арах гэж яваад ах нь болохоор ингэ хоккей байдаг штэ манайс ингэ шайттай. Тэрийг аваа гэсэн чи төгсөө болохоор шал өөр бодолтой. Ээж хүүтэй тэр гитарыг аваад өгөөч гэсэн гэж. 14 настай хүү шүү. Одоо манай хүүтэй адилхан. Тийм. Тухайн цаг үед бол Монголын орц суулган гитарыг шилдэг байлаа. Тий. Монголын хүүхд залуучууд тэр гитарыг шилдэг. Тэр гитарын хүүг аялгауг тоглодог байсан тэр мундаг залуучуудыг хүрээлэл дор хамтдаа хоолоо нийлүүлэн салгаж дуулж тэнд бүх хүмүүс залуучуудын дурсамж, амьдрал, хайр бүхэл түүх тэнд оршиж байлаа. Яг тэрнтэй адилхан төгсөө маань ч гэсэн тэрний нэг байхыг хүссэн байхыг үгүйсэв. Магадгүй дуудлага байсан байхыг үгүйсэв. Тэгсэн ээж нь гитар ямар нэгэн 60 рубль. Энийг хөө аав гэд. Үүдээ гитар авч өглөө. Тэр гитарыг гэртээ авч ирээд өөрөө тоглож ингэж сураад 14 настай хүү ижидээ анх тэр гитар хэмхийг л даруухан хөгжмийг авч өгснийх нь ач буйнд ямар дуу зохиож өгсөн гэж. За Хүн болгоны мэдих нандин хүсэл гэдэг дуу. Нандин хүслээтэсээ. Нартын гэрэлхийг харсаа. Өсөж урд хандирлийн нухчаан дунд ээж минь инхиур надаа энэ хараад усаар ваа. Урсгалаас нь аялгууд уу билээ. Энийг Монголын ард түмэн ижидээ хайртай хүн болгон энэ дунд дуртай. Гэхдээ Александрийн төгс баяр гэдэг тэр найз минь 14 настай зохиосон гэдгийг хинч мэдэхгүй. Яг үнэ. Үнэ. Тий. Энэ залуу байснараа Guys-ийн өнөөдрийн 28 жилийн уран бүтээлийн түүх эхэлж байгаа юм. Түүх үргэлжилж байгаа юм. Түүх үргэлжилсээрч байх бол. Наач одоо ямар ядаргаатай авьяастай хүн бэ? Бүжиглэн. Яг юм. Дуулна. Дээрээс нь дуу зохион. Яг. Яс түүхтэй юм бэ? Харин тийм ээ. Ийм сайхан найзгаа бид өнөөдөр энэ цаг үе дээр нь нөхөрлөж, хайрлаж, халамжилж явахгүй бол өөр хин гэж тийм шүү дээ. Тийм шүү дээ. Үүнээс би үргэлж дотроо залбирч юм. Яг төсөөгөө Guys-ийн ганган тоос гэж үргэлж дотроо ингэж хүндэлж байна. Би бол бас яг Guys хамтлагийн тийм ээ өнөөг хүртэлх амжилтын бас нэг эхлэл үеийн одоо тэр амжилтанд нөлөөсөн хүн бол одоо Элкандор Амраах гэж бас бодож зөв. Тэгэл байх. Элкандорын Амраа гэдэг тэр эрхэм ах минь Guys хамтлагийг юунд хүргэсэн гэж. Хинч мэдтгүй нэг юунд шүрх гээд байгааг мэдтгүй энэ залуусыг ивлүүлж дуу хөгжим их шиг аялгуу гэдэг тэр нот тэр хүүг аялгуунд дор нэгтгэж Guys-ийн өнөөдөр хүмүүсийн сонсож байгаа энэ хүүг аялгуу тэр залуу тэр ах минь ард түмэнд сонсох хэмжээний тэр мэдрэмжийг тэр одоо хүчмийн хэмнэлийг ард түмэнд бэлгэлсэн. Төгсөөг тэгнэ энэ нэг юм одоо нэг сони гитар таны дон дун данк гэл нэг сони ай зөхиогоод ирнэ. Энийг нэг гэл тэнгүүдээ тэр чинь төгсөө тэр гой үүдийн те мэдрэмж авьяасанд байгаа боловч бас нэг хөгжил явагдаагүй байгаа шүү дээ. Хөгжил явагдаагүй. Тэнгүүд цаад хүн чинь цаад байгалаас өгсөн нэг аялгауг зохиол ирж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүн чинь энэ аялгауг нь яаж хүмүүст төрөхгүй гэдгийг найруулах зүггүй хийж шүү дээ. Хөгжмийн найруулга. Хөгжмийн найруулагч хүн Амраах маань ах. Тэгээ анхны бүү мэдгч эмзэг хайр үстэй. Тэгэлгүй амар. Тэгэлгүй яа. 98 он. Тий.
гэсэн шүү дээ. Анх гай самтал чи 97 онд байгуулагдсаа бүр улаан хипхоп дуунууд болсон байхгүй да. Тэгсэн чинь нэг л хүмүүс хүлээж авсан. Гэхдээ л бүгд л ингээл хипхоп баста ингээл байсан байхгүй. Бид яаж ялах вэ гэдгийг бид нар бас мэржлийн сургуульд сурж байгаа хүмүүсийн хувьд бас мэдрээд байна шүү дээ. Тэгэнгүүт 98 онд Имцкарыг дуусан чинь манайс ерөөсөө л юм байна. Бүгд гоё пентатоник аялгуудаа тийм дуулах хэрэгтэй юм байна. Тэгэнгүүтээ гоё хажуугаар нь өглөөд орчин цагийн залуусаа стил жанраар өглөөд ингээд л гоё явах хэрэгтэй байна. Тэгээрээ бүх юм шийдэж байгаа байхгүй. Имцкэн хайруулал яалчгүй гай самтлыг энэ үеийн хит дуунуудыг зохиогдох анхны одоо Жим Шон энэ бол яалтчгүй Имцкэр байсан мөн байхгүй. Яг Тийм те. Яг үнэ. хай класс. Тэгэн гут дээрээс нь одоо Монголын алтан үеийн мундаг найруулагч Жигжиг Сүрэн гэж тэр одоо агуу найруулагчийн шавнар болоод орцсон. Тэгэн гут мэдээж би бол Гайсын клипнүүдэд маш дуртай. Одоо манай кроссын нэмхээ бол та нарын уурлаа шүү дээ. Тэ бүх клипийг л хийдэг байлаа. Тухайн үед одоо тэгэл те. Дээрээс нь тэр за яг нэмхээ бол мэдээж өөрөө бас кросс анимашн бол мундаг. Дээрээс нь та нар өөрсдөө тэр нөгөө киноны мундаг багшаасаа авсан тэр найруулга юунд нь клипэндээ шилжиж ордог байсан баг. Манай багш бол та нар бүгдээрээ л мэдэх байх. Алдарт анхны албан киноны хунгийн дийдэхэд тэ. Энэ дууныхаа үгийг миний багш өөрөө биччихсэн. Аяг тэр мондгууд биччихсэн. Тэнгүүт алдарт нөгөө нэг Соврон цэнхэр уусын дуу байна. Тийм. Энийхээ үгийг багш минь өөрөө ууралж ирсэн. Энэнгүүрээ юу хэлээд байгаа вэ гэхээр бид нар бас том мотивац өгж байгаа шүү дээ. Багш минь өөрөө тэгдэг байсан юм биш. Тэгвэл бид нар өөрсдөө дуугаа зохиох хэрэгтэй юм биш тий. Мөн үү? Та хэдийг тэгээд юу яддаг байсан юм уу? Багш өөрөө тэгвэл тийм бас дууны үг гişүлэг бичдэг тийм авьяастай учраас та хэдийг бас дэмжиж идэг байсан юм биш. Гүү багш бол юу гэдэг бидэрт ямар нэгэн тэгдэг байсан шүү гэж байгаагүй. Зүгээр багшийнхаа хийж бүтээснийг бид нар өөрсдөө ойлгож мэдэр. Манай багш нарын чинь манай уртаа багш, манай ганхуу багш, манай Жигжиг Сүрэн багш нарын ганц гайхамшигтай хүн бидэрт юу ч зааж одоо инг тэг гэж зааж сургаагүй байхгүй. Зүгээр миний хөвгтүүд өөрсдийнхөө мэдрэл бид нар онцлог л зааж өгнө. Та нар өөрсдийнхөө мэдрэмжээр энэ амьдрал цаашаа хэн болохоо хөглөж авч явна гэсэн. Тэрнээс биш ингээл за би уг нь та нарт киноны хичээл оруулаад киноны хүн болох гээд ингээд байгаа энэ та нар дуу хуур гээд яваад байна хүүхдүүд гэдэггүй байсан уу? Улмал дэмждэг байсан. Бүхэл бүтэн манай гай самтлагийн анхны фэнүүд манай ангийнхан шүү дээ. Хөөе тэрх бах. Хамгийн анхны фэнүүд манай ангийнхан. Та бүгдийн сайн мэдэх одоо манай шинэ үеийн оюун туул, манай инх чимэг байна те. Манай Бацмяа байна дууны. Тий. Бүгд манай нацагдаа, манай ган тулгав тий. Бүгдээрээ манай болд чимлийн болд. Бүгдээрээ гайсын анхны фэнүүд байхгүй. Анх дуугаа өчилж хүрээд бүгдээрээ сэтгэл догтлон ингээд хурж ирээд ангидаа бид магнитофон дээр ингээд тавиад яхад бүгд сонсоо ёо ямар бид дөр болгоно гайхаад нөгөө чинь бид дөр ингээд дуулж байгаа юм шиг ингээд анги дотор ингээд дөрүлээ ингээд яан готл манай огтоо чи ингээд өмднөөс таар гэж зарим ухаалтаж очивол манай бандир ингээд сэвэл манай гай самтлагийн ирээдүйн гэрэл хийгээ ирээдүйн фэнүүдийг тэд дүрсэлж байсан байхгүй. Энэ найзууд ийм гоё хамтлаг болно. Ингэж л гоё жимтэй явна гэж миний найзууд. Тэгсэн хэрнээ би бол санаж байна. Намайг 1-р курст орж байхад та 4-р курс байлаа шүү дээ. Яг төгсдөг жил чинь би соёл урлагийн сургуульд орж ирсэн. Тэгэн гут зүгээр намайг ингээд яваад оюутан болоод орж байхад та хэд ч юм бол Тэнгэрийн амтд байлаа шүү дээ. Нэг л ганган хүмүүс. Тэгээд соёл урлагийн сургууль баг 4-р курсыг үзэгдэгчгүй. Тэгээд ингээд хаяр гайсан. Тэ хэзээний ингээд дуун хийт болоод ард түмэн танигдаад ингээд од болцгооцсон. Тэгээд ингээд яаж гот чинь нэг их тийм гой ахнар байгаад байдаг байсан. Тэнгүүд яг сая чи айгүй гоё бас дорсон чи ярьж ин л та. Тэнгүүд 2001 онд бид чинь төгсөхдөө бидний найзын дурлал гэдэг киногоор төгсөж байсан. Оо яг. За бидний найзын дурлал киноны саундтрек бол алдарт хайрын бүжиг. Мөн. Тэгэнгүүт яг бид нар төгсгөөд та нар орж ирж исэн гэдгээрээ сүүсийн үеийн бид нар чинь ах нар яга ингээл ийм уран бүтээл хийж ийн хүрээ дээрээ ихэд бид бүгд дэмждэг л байсан. Цаг хугацааны он тааллын
хүндэтгэл байсан шүү дээ. Манус тэгэл нөгөө киноныхаа мастер гэж авч байгаа тий. Тэр кинонд одоо та бүхэн мэнээс эргээд нэг үзэхэд одоо хараарай. Манай хулан байгаа, манай бархуу байгаа. Бүгд л ингээл нийт маань бүгд л маас нь ингэж л уран бүтээл үүсдэг шүү. Тийм. Тайзны жүжиг нь болохоор би бол та гол дүр нь байсан баха. Папаяны цаг өөр болжээ гэдэг жүжигээр тайзны Гамлет гэдэг ийм 3 сар. Гамлет бас хайж байгаа нь яг үнэ. Гамлеттэй. Хэдэн тати. Бас азарган төгсөж исэн анги шүү эдний анги. Хэдийгээр дуу гэж яваад байгаа боловч хажуугаар нь кино хийгээд та нар кинонд амар сонирхолтой. Тэгээд өөрөөсөө бие даасан кино хийгээд оюутнууд хэрнээ. Тийм ээ. Ийм кино хийгээд тэрийгэ дэлгэцэнд гаргаад бас нөгөө Жигэ багшийнхаа тий. Энэ бол тэгэл багш нарын өөрсдийн бидний эрхчлөөтэй дураар тавьсны л бас өөр шин баг. Яаж тэр киноны санхүүжилтийг оюутнууд ээж олоод үзэх вэсэ? Гүүгээ бид нар чи өөрсдөө л за кино маа тэдэн төгрөг болох юм бол манай тэр Цухаан цагийн нэрэн фильм тэр үе чинь бид нар 2 сая 500 төгрөгөөр хийж өгье гэжсэн юм байна да. Бацаах ах уу? Тий. 2 сая 500 төгрөгөөр бид чинь за хүн бүрт ингээд бид чи анги болгон ангийнхаа хүүхдүүдээс юу яагаад бүгдээрээ за нэг хүүхд толгоос нэг 100,000 цаас 100,000 цаас тэр нь илвлэл хийчихсэн. Сэтгэлийн дуудлага гоё юм хийж бүтээсэн залуусын. Тэгээ бас нэртэй мөртөө бас энэ анги ингэж төгсөж ирсэн шүү гэдэг ингээд бас эргээд ярих дурсамжтай гэдэг чи хамгийн гоё юм байхгүй. Нэг зүйлийг асуумаар санагдаад байна. Одоо сайхан халж чинь те яаж вэ? Юу? Яаж вэ? Одоо харагдахгүй байна. Би ингээ удаач ирээд энэ цамц шиг болохгүй байна уу? Дараагаар гаргаж ирээд үүсэхүү. Яаж байна? Би ч ингээ удаачдаг байхгүй. Малгай авчих уу? Сэгссэн чи. Ер нь ингэ Баярлалаа. Маш олон подкастууд дээр соёл урлагийн сургуулийн талаарх ярианууд дээр гайсэхэн гэдэг нэр айгүй их гарч ирдэг. За тэгэл ганцхан подкаст нэвтрүүлгүүд дээр ч биш ер нь үе үеийн оюутнууд дээр дандаа л гайсэхэн гэл одоо ерөөсөө нэг тийм бүр хүн дээрлэгсэн алсан ядсан эсвэл одоо та нар чинь дөрвөн фашист байсан юм шүү. За. Ер нь бол яагаад тэр ярианд хариу өгдөггүй юм бэ? Хариу өгөх юу ах вэ? Бид нар тийм байгааг учраас хариу өгөхгүй шүү дээ, тийм ээ. Зөв тэр хүмүүсийн хувьд бол өөрсдийнх нь одоо юу гэдгийг дотроо төсөөлсөн төсөөллөөр хүмүүсийг бас тэгж ярьж болохгүй байхгүй. Бидний хувьд бол юу гэсэн вэхээр зүгээр юу гэдгийг хүндэл байх хэвээр, ах заах байх хэвээр, тий? Одоо л яг энэ цаг үед магадгүй маш хэцүү шүү дээ. Ярих юм бол цаг өөр болсон, цаг өөр болчиход байна. Тухайн цаг үедээ бид нар ч гэсэн ялгаа байхгүй. Нэгдүгээр курст ороод дөрөвдүгээр курсыгаа параах, инквайрах, асиах хэтэргээ хүндэлж байсан. Гуравдугаар курсынхаа юу гэдгийг амраа, иби, боги идрээ хүндэлж байсан үе. Хоёрдугаар курсынхаа амгаа, магна, ганаа идрээ ингээл хүндэлж байсан тийм л үеийн залуус байна. Тэгвэл бид нар бол хүндэл гэдэг тийшээгээ өөрсдөө үзүүлж байсан болохоор доошоо үеийн залуучуудтай бас ийм хүндэл байх ёстой шүү гэдэг л ухамсар тэр зүйлийг тэлэх гэж үзэжсэн бидний одоо юу гэдгийг оюун санааны тэр юу гэж хэлэх юм одоо. Гэхдээ одоо дүүнэрийг хайрлаж байгаа л бас хайр. Хүн хүндлэх чинь буруу юм уу? Харин тийм. Хүнтэй яаж харьцсан, хүнийг яаж хүндлэн бүх харьцаа тэндээс л үүсдэг шүү дээ. Тэр л утгаар. Тэрнээс мэдгүй гайс тэгэл тийм байсан шүү гэж гэхээсээ илүү энэ хар дурааку ч бас энэ нэрийн дуртад яг зарим дурааку энийг авч үлдээд хөгжүүлээд бүр илэрээд балаараа солиороо явцсныг хинж үгүйсэх баг. Тэгээд гайс буруугүй шүү. Тэгэн гута эхлэн гайсхийн гэдэг байсан нэ тэр яг. Явсаар гад сүултээ тэр нь бүр ер нь тэгтээ ингэдэгэн штэ. Альва нэг зүйл ингээд альва нэг зүйл ингээд ихэнтэй нэг тэгсэн биш үү тэгдэг байсан гэд нэг нь жоохон хэтрүүлээ ярьж хаад тэр нь улам давс нэмэгдэж явсараа сүултээ бүр яг бодит үнэн мэт болчдөг. Тэгээд хэрвээ тэгдэг байсан бол тэгдэг байсан бидтэй гэд ямар нэгэн CV яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ гэдэг л байхгүй. Гэхдээ одоо доод курсд чи би байсан шүү дээ. Харин тийм. Яадаг вэ яхна нь? Би бол одоо энэ одоо түр хэлж шүү дээ. Од байсан. Зүгээр харах гэж за энэ гайс ах нарыг харах гэж тэгээд харьцчихсан гэж боддог байсан. Одоо даач одоо бидрийг тоох болов одоо нэгдүгээр курс штэл гэж боддог л байсан. Тэгсэн чинь азар
би 3 дугаар курс болоод одоо яг энэ студид байгуулад явж байгаа. Тэгээд танаа хамтлагийнхан бөөндөө манай студи дээр ирээд тэр чинь юу яг гэж байгаад байсан би нэг сансарт яг нэг манай студи байсан шүү дээ. Тэгээ одоо санахгүй яг гэж байгаад байсан би нэг зүрээр юу чигээч явуулсан. нэг хэсэг бужигнаал нэг байгаад идэг байсан бид нэр. Мэдээж тэндээс бас нэг урлаг хайж явсан билээ тий. Бас л тийм. Бас нэг юм нэгдэл хайж явсан баг. Бараг сайн цомоо манай хэд бөөндөө ягаал бараг энэ сайн байна уу амтрал минь уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн үүсэл тэндээс эхэлсэн юм. Магадгүй юм биш үү те. Үнэн. Тийм баг. Энийг л хайж явсан. Хэсэг тэгэл бужигцгаагаал байдаг байсан. Тэг чин тэгэл харин ямар сантай харин тэгээд байхгүй юу. Хэрвээ дарамтлж исэн бол би одоо өнөөдөр ингээ сайхан цор хийгээ сууж байхгүй. Хэрвээ дарамтлжсэн бол бид нар одоо тийм хүсэл мөрөлдөлтэй зорилготой уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийг байгуулад тэгээ тийм сайхан уран бүтээл болох оюун цагаа дурсан сайн амьдрал кино хийгээ сууж явах уу. Тий. Нэгд. Хоёрдугаар гайс хамтлагийн үүдийн энэ сайхан олон сайхан хайрын дуунуудыг дуулж үүдийн өнгөрсөн амьдралынхаа маш олон зүйлийг золиослчоод үди зэрэгтэй энэ хайрын дуунуудыг бас дуулаа явж явах. Мөн үү? Тий. Мөн үү? Тий. Яг үнэ шүү, тий. Тэгж бодож байгаа. Одоо танаа дуунуудыг ингээд хараад үзэхэд бүгдээрээ ямар гоё уянгийн тийм тэгээ тийм уянга дуулж байгаа хүмүүс яг үнэ. Тий. Хайр дуулж байгаа хүмүүс. Тэгээ юу гэдэг зарим хүмүүс бидрийг хийдэг байхгүй уран бүтээлчдэг бүх уран бүтээлчдэг та нар нийгэмд юмаа хэлэхгүй байх үгүй хэлэхгүй байх гэл үгүй шүү дээ 28 жил бид нар хэллээ шүү дээ биенээ хайрлаач мөн үү тийм биенээ хайрыг хайр зүрхийг уучлал мөн үү амьдралыг сайхнараа мөн үү энэ бид хэлээгүй биш хэлсэн шүү дээ гэхдээ энэ дуу ойлгож хүлээж авсан хүмүүс өөрсдийнхөө дуусамж амьдралынхаа түүхтэй энэ мөх салшгүй холбоотой учраас үргэлж амьдралын гэрлэгээ дуусам чинь үргэлж хөг аялгаутай байдаг гэдгийг үргэлж биднэрт урам хайрлаж хэлдэг байхгүй. Мөн үү? Би чамд нэг зүйл хэлье. 90-ад оны ихэнх үе дунд үе Годомжны Таншааны гэж тодорхойлолтой маш олон хүүхдүүд байсныг бүгд л мэдж байгаа. Тий. Мөн үү? Тэгэд энэ хүүхдүүд хайчваа гэдэг тухайн цагийн шар хэвлэл мэдээлэлээр ингээл ярьдаг байсан. Бүгд урагшаага гэл зарагдсан байна. Илчлээ гэл муу муухай зүйл. Тэгсэн чинь саяхан 3 жилийн өмнө нэг залуу надтай тэрэлчихэд ингээд арга хэмжээнд дээр олцоод би гадаа зогсчихсон чинь жоохон халамцуу залуу хурж ирнэ хэлж байгаа байхгүй. Хаа сайн байна уу? Хүндэлж явдаг шүү. Уугах. Дүн зүйл нэг үн түгийг л яриа гэж. За окей. Тухайн цагт монголчууд бүгд л Годомжны тэр Таншааны хүүхдүүдийг бүгд л урагшаага зарагтаад хамгийн өмнө зарагтаад ингээд алга болсон гэж боддог байх. Үгүй шүү. Бид нар өнөөдөр тэрийг хэлж ирж явахгүй ч гэсэн энтэй мөртөө бүтэн амьдралтай хэмэр тоёваа задлус шүү. Өрөөдөн байна. Үргэлжлээ явж байна. Бид байгаа шүү. Байгаа шүү. Бид чимээгүй л байгаа болохоос бид байгаа шүү. Гэтэ дүн хэлээ. Энэнд нөлөөсөн бас нэг хамтлагийнх нэг нь танаа хамтлаг шүү. 2000 онд амьдрал үргэлж сайхнараа гэдэг дууг та нар анх дуулаад гарч ирж байхад би үеийн 5 найзтайгаа Тараншаан дотор зургуулаа ингээд кассетаар тэр хөгжмийг сонсоод шүнжэнгөө ингээд бүгдээрээ сонсоод юу хэлээд байна, юу өгүүлээд байна гэдгийг ингээд сонсоод би яг найзуудтайгаа тий тэр үед ингээд нэг нь ахалтай байсан байж таарна шүү дээ. Би тэр нь байсан. Найзуудаа бүгдээрээ энэ новшийн Тараншаанаас гарцгаая. Бүгдээрээ арай өөрөөр амьдрий гэж хэлээд өнөөдөр бид нартэй өнөр өртөг бүгдээрээ ажил орлоготой амьдрал сайхан гэр бүл явж байгаа. Ямар гоё. Миний нөлөөлөл та нар шүү ахнараа гэд намайг тэрж ийсэн гэх бодлоо. Мөн үү? Гоё. Урлаг ингэж нөлөөлдөг нь үнэн үү? Тий. Бидэрт хэлдэггүй л болохоос ш. Ийм зүйлийг хийж бүтээсэнтэй урлагийн мэдэрч бас өөрсдөө бахархаж бас омогшиж явдаг. Мөн үү? Гоё. Ястаа гоё. Зя янзтай явчих. Яах нэг татах юм уу? Дадлгүй л яах вэ? Хүмүүс нэг татаа гэж хэлээд идэг юм шүү. Би бол татаа гэж хэлж байгаа. Яа. Гоё шүү. Яа. Сайн байна уу амьдрал минь төсөл байна штэ. За. Ахны дүүдийг нэг хий. За. Цомогийн түүхээс сэтүүлсэн гэдэг чинь
гэж нөгөө ярьдаг шүү дээ тий. Үнэн. Тэр бол ярьж байгаа үнэн биз дээ тий. Ийм учиртай. Яг бид тэр юу яагаад яг ингэсэн эхлээд чинь түүхийг үнэн зөвөр нь ярих нь зүйтэй шүү дээ. Анх бид чинь уран бүтээлийн нэгдэл байгуулчаад манай акапелла учир тэгээд гоё дуугаа хийсэн. Манай учрлын аяыг чинь манай онон үгийг манай лавгаа зохиоцсон. Тэгэхээр гоё дуу. Тэнгүүд манай ТV коктейлийнх маань багшаа би тань тайртай гэдэг нэг гоё дуу хийсэн. Манай би энэ болдогийн санаа. Тэнгүүд бид нар сургуулийн баяртай гэдэг дуу хийсэн. Янз. Тэгэнгүүтээ эвцэлтэд хамгийн анхныхаа уран бүтээлийг хийх гээд бүгдээ яаж ингэж тэгсэн чинь нөгөө хэд маань болохоор нэг 10 минутын тийм зохиомжтой кино юу хөгжим найрлага багцсан мюзикл маягийн тим хийгээд ингээ байжсэн чинь манай бүдүүн болдоод ихдэг байхгүй. Бас энийг бас ийм сонин клип кино болгож байгаа кино жижиг ший болгож байгаа бүлэгт кино болгочвол яа гэдэг санаа хэлдэг. Тэнгүүд л би бодоод нэрээ тэгвэл ийм байж болох болдоо юм 3 хэсэгтэй те дөнгөж орж байгаа курсийнхан тэгээд дунд курсийнхан тэгээд төгсөх курсын болж юм шүү. Наа чи ингэдэг наадах чинь Францын алдад киноны одоо юугээр бол новел гэж ирдэг байхгүй. Нэг кинон дээр 3 үйл явдал гараад тэнгүүдээ хоорондоо сүлдэж яг нэг кино мэт ингэж явдгаа. Ийм юм бас байж болж шүү. Ингээд би нөгөөдөө бүгдээр цаар суугаад хурлыг нэг кино болгоё. Ялгаа байхгүй яг манай акабелийнх окей. Та нэгдүгээр курсын 2 түнд бол дөнгөж орж ирж байгаа. Коктейл окей. 2 юм 3 дахь курсын. Бас гоё энэ юмартай нэг хөгжилтэй тим дөрөвтэй. Бид нар бол төгсөх курсын яг тэр хэсэг яа. За киноны зохиолыг хийм бичгөө төгсөө. Би нэгдүгээр хэсэг тий. Шууд хуваалч. Хаврын нэгэн явдал. Окей. Акабелийн хэсгийг би яа. Хайрын тэгтэхгүй хайрын шүү. Окей. Анхны хайртай. Окей болж байна. 2 дугаар хэсэг болдоо над ийм санаа байгаа. Багшаа би тань тайртай гэдэг. Окей. Болж байна. 3 дугаар хэсэг гэдэг ингээ яасна. Үүдээ коктейлний цаама гэдэг дүүгээ бол бид нар нэгдүгээр курст орж ирсэн цагаас эхлээд тэгээд цаама минь өөрөө угаасаа газын ахнараа өөрөө нэгдүгээр курст ороод ирсэн цагаас эхлээд түшээд ирсэн дүү мөн аахгүй. Ахнараа гээд хүндлээд ирж байгаа хүүхдийг бид нар хизээч цаашаа гэж хизээч явуулах. Тийм ёс зүй ухамсар байхгүй шин. Дүүн ахнартаа үнэхээр илэхтэй тийм сайхан дүү мөн. Тэнгүүт л бид нар окей гээд тэг ингээ явж байсан. Цамгийнхаа ижийг бид нар бүгд л амьд сэрэн цаг байхад нь бүгд л мэддэг байсан. Хүүгийнхаа төлөө яаж гэж намдлын төлөө явж байсан тэр гайхалтай дурсамж тэр түүхийг бид нар сонсдог байсан тий. Тэгээд бүгд сайн амьдралын кино хийж байхад манай цамгийн маань имээ бидэрт миний хүүхдүүдгээд тэр сайхан халуун ахтай аарцаа халуун одоо хаврын хавсараар хийжсэн киног минийгээд юу байгаад аарцаа чанаад аваад иржсэн тэр сайхан дурсамжийг бид нэгэндээ үргэлж харж байдаг. Тэгээд дүүгийнхаа түүхийг мэдэх учраас би дотор оож байгаа. Факт. Яагаад дүүгийнхаа энэ сайхан түүхийг гэрэл гээтэйгээр бид нар төгсгөж болохгүй гэж бодоод дэлгэцэн дээр. Тий. Энэ түүхийг үдээгээд би бичсэн байхгүй. Тэрнээс хойш та тэгвэл бас их кино зохиолын юмтай юм биш үү? Ер нь тэрнээс хойш кино зохиол бичвүү? Үгүй би ер нь байнга л бичих тийм юутай. Тэгэхдээ цаомынхоо тэр үүдийн амьдралын түүхийг илүү гэгээтэй болгож дуусгасан байна. Энэ камер харуулсан байна аахгүй. Дээрээс нь Загдын Батуулд найруулагч оргил үе таардаг тий. Өмнө нөгөө нэг татарта кино хийсэн байдаг. Bad boy хийсэн байдаг тий. Тэгээ сайн амьдралыг хэрэг. Боолын гэрээ чинь өмнө нөлөө дараа нөлөө? Боолын гэрээ чинь юу илээ? Бараг өмнө шахав. Өмнө шахав байх шүү. Өмнө дараа юу л гэж байна. Яг өмнө хойно байгаа. Тий. Ерөөсө Батуулдын ерөөсө оргил үе шүү дээ. Тэр чинь ялч байхгүй тий. Зяак. Тэгээ барыг топ 3-т нь энэ сайн амьдрал нь орж. Тэгэлгүй яах вэ? Тэгж орж ин тий. За тэгэлгүй. За. Би хоолож идүүлэхгүй байгаа юм швэц. Юм яриад
Гэмгүй хамаагүй шүү дээ. Ер нь бол тэгдэж шүү дээ. Хүн бол идэх ёстой юм бол идэнэ. Эсвэл бол хүн дотроосоо юу идмээр байна, юу хүсэж байна, тэрийг л хийдэг шүү. Тэгэхээр нөө проблем асуудал байхгүй шүү. Идмээр бол тэгэд идэж шүү. За тэгээ мэдээж сургууль төгслөө, гарч ирлээ. Яг бид нар чинь нөгөө нэг таад ч манай сургуулиас гарсан од хамтлаг учраас ингээд дандаа л фэнжиж явдаг л байлаа шүү дээ. Тэгсэн сүүлдээ ингээд хэдэн жил явж исэн чинь гайс хамтлаг гів гинэт тайзан дээр бүтэн мюзикл тавихаар боллоо. За ингээд хийжсэн чинь хамгийн том surprise нь болохоор сая төгрөгөөр тоглодог лөө. $1000 $1000 лөө. Тэрэн дээр үнэхээр шоконд орж ирсэн. Тэгээд ястаа нөгөө хэн үсэх юм бэ гэжсэн чинь пег болсон. За энэний талаар бид бүхэн яг юу яагаад гайс хамтлагийг юу гэдэг юм дэмжиж энэ 5 залууг дэмжсэн маш олон хүмүүс байдаг байхгүй. Тэр олон хүмүүсийнхаа сэтгэл тэгээд энэ сайхан үзэж олондоо барьж байгаа бидний нэг даацтай юм хиймээр байна гэсэн хүсэл мөрөөдөл тэнд цэг хатгаж биелээ болсон байхгүй. Тэнгүү тэр маань 100 орсон цаас мюзикл байсан. 100 орсон цаас мюзикл санааг нь олцоод бид нар хараа хийхдээ яаж хийсэн гэж бүх энэ 2006 он хүртэл хийсэн уран бүтээлийн гэсэн чинь энэ дуунууд маань өөрөө энэ уран бүтээлийн зохиол болж амилсан байхгүй. Эхлэлтэй бүгдээрээ тий. Тэгэл ингээл гэсэн чинь дуу маань өөрөөсөө өргөдөөд тэгвэл анх учрал гингүүд тэр дуу энэ дуу ингээ өрөөд энэ зохиолыг өөрөө гаргаад ирсэн байна. Манай уран бүтээлүүд өөрөөсөө. Тэнгүүдээ дээрэс нь 100 орсон цаас мюзикл маань Дөөр бүжгийн Эрдэнэ театрт тавигдахдаа 6 хоногийн дотор тайзаа хийгээд 5 хоног бэлдээ шууд тавигдсан. Яг тэгвэл цаанаасаа ингээ нэг болох юм шиг цаанаасаа ингээ нэг дуудлагаар бүтээгдсэн. Аль хэдийн зүрх хүн болгоны зүрх сэтгэл амьлагдсан байсан уран бүтээл яваад сонирм. Тэнгүүдээ бид нар урлагийн үнэлээ яагаад болохгүй гэж зөвхөн 2 сарын 14-нд $1000 хэдэн хүн үзэхийг бүгдээ үзье л гэсэн чинь бас зөрөгтэй байна шүү. Тий. Зүгээр л үгүй бид нар дураа сэтгэлээс л энэ урлагт сэлүүрдэн үстэй энэ их талаа тийм биз дээ. Яа тийм тийм биз дээ. Урлагт бид нар хэн үнэлэх нь гэдгийг бас бид нар өөрсдөө юу гэдэг шанцаа сорилтээ шанцаар үзэж штэ. Тэгээд ингэсэн чинь бид нар $1000-оор 6 хос буюу тэр үед нээлттэй $6000 хийж олж ялаа л гэсэн үг байхгүй. Тэрнээс өмнө бид нар бүр урлагийн хүмүүс гэдгээ батлах гэж бид нар тухайн цаг үед одоо манай социализм үед урлагийн зөвлөл гэх бүхэл бүтэн юу үздэг гэсэн чинь тэр шиг бид нар урлагийн зөвлөл болгож багшигаа мөнхтөрж найруулагч мэгмар наран ахыхаа ингээд маш олон хүмүүсийг тэн дээр аваачаад 13-нд нь бид нар генералны програм хийдэг байхгүй. За тэр ч бас өөрсдөө юу хийж ийн гэж мэдрэх гээд байсан. Тэгсэн чинь багш нар маань тэр мондөг урлагийн алтан үеийн ах эгч нар маань бидэрт ямар гайхалтай үгсийг хэлсэн гэж бодно. Тэгмэд бид нар заа чигээрээ гээл маргааш нь тэр 6 хосод буюу тэр мондөг хүмүүс бүхэл бүтэн тайзан дээр те 40 50 хүн гарч ирээд зөвхөн тэр хосод бэлгэлжсэн. Тийм сайхан урлагийн маань гайхалтай бүтээл. Маргаашаас нь эхлээд хамгийн гол нь тэр 15-наас эхлээд тоглолт маань юу гэдэг 10,000 төгрөгөөр тоглохыг хийж мэдээгүй байсан л да. Бас нэг гоё түүх хэлээ. Нэг залуухан бас дөнгөж 1-р курсын 2 хүүхэд ингээ дөрвийн өрмөнөөр алхаж явахтаа одоо охин гэсгэж хайр яасан дараа $1000 гэсэн шүү дээ билет нь. Йоо 2 сарын 14 хайрын өдрөөр ямар хайртай хүн энэ гоё билетийг аваад ингээ үздэг болоо гэдэг чинь нөгөө залуу гоё тий гэд өнгөрсөн гэж байгаа. Тэгсэн чинь маргаашаас нь 10,000-аар тоглох байсан нөгөө залуу олж мэдчихэд билет аваад хайр яасан өнөөдөр өөрөө хоёлаа 100 орсон цас мюзикл үзнэ гэ билетийн гэсэн чинь юу санаараад байгаа чи хаалаас $1000 авсан юм аа гэдэгсэн гэж байгаа байхгүй. Хайр нь олон шүү дээ.
Юу солиороод байгаа байж. Юу болоод байгаа. Зүгээрээ миний чамд хайртайгаа илэрхийлж байгаа юм. Зайтай өмөө шүү. Тэгэл гоё хайраа гэдэг ингээд. Тэгсэн чинь нөгөө 10,000 байсан. Тэгэл тэр чин хүнд ямар гоё юм өгсөн бэ? Тийм үст. Тий. Тэгээ дараа нь тэр хоёр маань бас бидэрлөө яг гайзын пэйжээр биччихсэн. Бид хамтдаа амьдралаа өргөжлүүлсэн үнэр өтгөн гэр бүл болоод амьдарч байгаа гэж байна шүү дээ. Олон дөнгө байгаа энэ 5 хүн дотор. Тэгэл байна. Тэгтэл чин зарим нэг нь хаширлах нэг нь байна. Бас нэг айдсын үүргийг гүйцэтгэгч нэг нь байна. Зоригжуулах нэг нь байна. Энэ үүргүүдийг ер нь хин дааж авдаг бай. Ер нь яг тийм зориг гаргаж хүчтэйгээр матч яадгийн $1000 тоглоё гэдэг зоригийг ер нь хин гаргаж ирсэн. Юуса гайсын зориг бол би. Аа. Сайн андвал би түр үед 100 цас мюзикл ялгаа байхгүй. Бүү ширгэнж байгаа. Зүгээр орой тий. Бид бодсон бол хийх хэрэгтэй. Сайн андвалыг хийж хахад тэр кино болох гэжсэн гэж боддоо. Бүү ширгэнээд болох гэжсэн гэж бод. Яаж юм богино хусан. Зүгээр байгаарай. Бид бодсон бол хийсэн бол энийг заавал хийж чадахгүй бол яв. Үн үү? Хийж чадахгүй бол зайгаа тавьж өгч болно. Гэхдээ л бүгд за хийе гэл энэ бүхэн хийж байгаа байхгүй. Гэтэ энэ зориг бүгдийн энэ бүгдийн ирч хүч урмыг ууг нь өгдөг байсан гэдэгтээ бол манайхан бүгд эргэлцэхгүй. Хэрэг төрөд үгүй гэсэн бол үгүй шүү дээ. Ямар амар юм бэ тийм үстэй. Хэн нэгэн ширгсэн бол үгүй шүү дээ. Тий. Уушлаараа үгүй шүү, хий шүү гэж дуурснараа өнөөдөр уугийн тэгж дуурснараа нурам бүтээлүүд бас төрчөөд байгаа гэдгийг бол манайхан бүгд хэлэндээ. Гоё. Польшийн Алдарт Зубровка. Ой амтлага явуулаа тий. Наач амтлага шүү. Тэрнээс би бол нэг зүйлээ юу яах вэ? Тий амтлага явуулчих тий. Тэгтээ уг нь юу гэдэг бас зарим хүмүүс ингээ хүндэтгээд байгаа ингээ сайхан найз нөхдөр ингээ сууж байхад цоо шин юм задлахад за би наад цоо шин юмнаас хүндэтгээд гурвалт татсан шүү гэдэг байхгүй. Тэгэхээр эндээс сая 4 татчих байгаа. Хэтрүүлчлээ тий. Би дахиад өөр юм гаргахыг мэдээгүй л дээ. За. Хоёул амтлага явчихё. Хараа. За энэ дотор хөвс байгаа юм юу? Тий нөгөө нэг Польшийн ан гүнд орох. За энэ бизон гэсээс энэ бизон гэдэг юм ч гэсэн амар юм байлаа шүү хүмүүсээ. За. Сая бид нар Америкт явж байхдаа Алдарт 2002 оны Salt Lake-ийн олимп болсон Юта мужийн Salt Lake хотод очлоо. За. Тэгсэн чинь тэр хотын тэр нөгөө цааны бааз тий өдөржингөө хүмүүс гулгаад ингээ өсдөг штэ. Тий. Тэгсэн чинь бизоны махаар хийсэн бүүргэр иддэм байх. Бурхан минь энэ бүүргэр бүтэн 24 цаг шингэдэггүй юм байна. Мөн үү? Тийм учраас тэр юу гэдэг гулгаж ингэж явж байгаа хүмүүс энэ бизоны махан бүүргэр идчихэд өдөржингөө гулгаад ингээд жаргаа явчихдээ юм биш. Цатгалдаад өстой шингэдэггүй юм байлээ шүү бурхан минь. За. Бас их сони юм байна тий. Сонин бизоны махан бүүргэр 24 цаг шингэдэггүй гээл. Энэ харахгүй ах уу энэ амар. гэсэн За амтлагч. Яагч тий. Гоё юм шүү дээ. Би бол нүхэдээс харахтаг тэгж боддог байхгүй. Үнэргүй. Гэтэ үнэр нь гоё. Уухад нэг ингээ хоолоо зураад ороод идэх ингээ нэг гоё дотор ороод харин гэл. Ийм сархтыг бас гоё сархт юм болов гэж би боддог. Миний энэ амьдралдаа ууж үзчихсэн сархтуудаас юу гэдэг хамгийн гоё сархт бол русский стандарт. Салдартаа штэ. Үнэр байхгүй, амт байхгүй ороод аална. Тий. Бас юу Монгол бол юу н ховор баг байхгүй. Хатуулган ч өндөр баг. Тий, хатуулган өндөрчид ингээс тэгсэн мөртлөө тий. Үнэртээр үнэр байхгүй. Уухаар усууж байгаа юм шиг ороод хаалалаа юу болж байгаа. За тий. Энэ бас ямар айлгүй амттай шаар. Окей. 2000 оны дунд үеэр үлээ. Гайс тэгэл нэгсэг өстой бужигнуулж байхан яаж яснаа гівгийнэт Япон явчдаг үлээ. Алга болчдаг нэг жил гарan ч үлээ 2 жил ч үлээ. Яг. Үгүй 6 сар ахгүй. 6 сар ч үлээ. Зөв бид нар юу яасан? Уран бүтээлдээ шинжилэлт хийх гээд өөрсдөө сорж үзэх гээд. Тэр үе чинь тухайн цаг үе чинь бид нар юу гэдэг хин амьдралтай бүгдээр ингээд амьдралаасаа төр холдоод
хамтдаа үйж байгаа гоё уран бүтээл хийя гэсэн тийм вакуумж зорилготой явсан байхгүй. Тэгээд тэр зорилгоо биелүүлж ирсэн хамгийн том уран бүтээлүүд маань одоо сая ярьсан 100 орсон цас мюзиклийг тэнд хийчихэд ирсэн. Мөн үү? Бүхнийг гаргачаад ирсэн. Тэгэнгүүтээ Е витамин цомгоо тэнд хэвлүүлчихэд ирсэн. 70 бэби цомгоо тэнд бас хийчихэд ирсэн. Уран бүтээлийн ариун их ургастай ирсэн. Тим 6 сар байсан байхгүй. Япон биш ээ. Өөр Монголын өөртөө засхорны хөх хотод. За. Хөх хотод явж ирсэн. Юу вакуумчих гэдэг шүү дээ. Яг зөв. Маш сайхан уран бүтээлтэй ирсэн. Пүх гэнэ очноос олчхоор пүх. Очноор шал өөр. Тэгээд дээрэс нь бас нөхөрлөл бие бинийгаа илүү таньж мэдэх бас айгүй гоё боломж шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгүүд л тэндээс юу орж харсан бэхээр яа манай миний гайзын ганган тоос ямар гоё хоол ийд юм бэ. Цаачаараа бүтэн 6 сарын турш зүгээр юу гэдэм бид хэдийг зүгээр жаргаас нь жаргаж байгаа юм чинь. Бид нар зүгээр хамаг материалыг аваад өгчин цаашаа зүгээр энэ тагаа шараад энд гахаа шараад энд будаа яагаад энд салаат хийгээд ёо бид чи зүгээр манад гэсэн ямар ийм гоё хүүг аялгаа их шиг зохиодог мөртлөө үг уралдаг мөртлөө ямар гоё хоол ийд юм бэ гэдгийг тэнд мэдрэл тэ. Манай лавгач аюу гоё зарчимч. Юуны наан цааныг бөөсөртэй тэ. Юу гэдэг бид нар өөрсдөө хийж бүтээж байгаа юм мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт бидний хийж бүтээж байгаа зүйлийг өөр хүн харж байгаа юм шиг үнсгээс манай лавга хардаг байхгүй. Харж чаддаг. За. Мөн үү? Бидний дутуу байгаа юм манай лавга олж харж чаддаг гэсэн үг байхгүй. Тэгвэл манай мега гэдэг хүн бол юу гэдэг маш тийм хөдөлмөрч бүтээлч те. Юу гэдэг газын төгсөө маань үг ая бүх юм зохиогоод ирлээ. Уугийн үгэн дээр нэмэрлэлээ санаа оноо лавга нэмэрлээ тэнгүүд арын албаны газын галтгойг манай мега ингээ харивцж идэг те. Ажил хэргийн галтгой шүү. Мега тэгвэл би тэгвэл газд ямар оролцоо тийм. Тэнгүүд газын маркетинг менежмент энэ бүгдийг манай мега харивцж идэг. Ингээл бид нар үргэлж би газ хамтлаг байхын гол учир чинь тэндэл байдаг байна. Нэгнийхээ зүйлийг өгчээд. Тийм ээ. Тэгээд одоо өнөөдрийг хүртэл энэ 20 жилийн нөхрөл. Тэнгүүд хүмүүс бас тэгж бодож байгаа. Газ тасралтгүй 11 жил уран бүтээлээ урлагт бүх зүйлээ золиослж явчаад ингээ хэрэгээ харсан чинь хүүхний амьдрал байхгүй болчих. Тэнгүүд бид нар 11 оноос 14 хүртэл 3 жилийн хугацаанд хүүхний амьдралаа бүгдээрээ дахиж босгосон зохиосон байхгүй. Тэгэнгүүтээ 91-д чи хараа нэг зүйлийг хэлье. Газ хамтлаг 97 оноос 2008 он хүртэл тасралтгүй 11 жил уран бүтээлээ хийхдээ нэгэнч дансанда 10 сая төгрөгтэй байж үзээгүй боддоо. Энэ юуны төлөө явсан байна? Бидэрт мөнгө төгрөг сонирм биш байсан байгаа. Тийм ээ. Зөвхөн уран бүтээлийн төлөө явсан байгаа. Энэ дунд би хэлье. Бүгд манай мегагаас бусна бүгд анхны амьдралаа золиослсон гэж боддоо. Амар уу? Тэгэнгүүт анхны амьдралаа золиослсон анхны үр хүүхэд минь энэ бүдийн золиос усна үнэн баггүй. Тэгтээ тэр хэд маань өнөөдөр юу гэж болцсон гэж бидэрт хэл загчсан баг. Та нар анхны амьдралаа урлагаараа сольж золиослчоод Монголд нэртэй хүндтэй энтэй хамтлаг явж чадахгүй бол онгоо шүү гэж бидэрт хэлжсэн баг. Тэгтэл 28 жилийн дараа бид нар ингээд энэ өндөрлөөс ингээ харахад тэгээд сая ах нь Америкт анхны ханитайгаа уулзлгүй 23 жилийн дараа хүүтэйгээ уулзлгүй 17 жилийн дараа очиж уулзлаа шүү дээ. Ямар байсан? Яг би ингээл тэр идэгээ ирнэ гэдгийг мэдчихсэн. Тэнгүүд төгсөө би яг өрөөрөө орох гэдэг нэг хувцсайлгаар өрөөрөө орох гэсэн чинь яг төгсөө хаан чин хүчин ороод ирсэн байна гэж хэлж байгаа. Тэгсэн жил би цавтлаа тоглоод талтай орох гэж үгүй ирсэн байна. Чиний сэтгэл санаа бэлэн үү гэж байгаа байхгүй манай төгсөө.
Тэсэн жил би байж байгаа гэл гарч өгөөл би 15 минут зүрхэрсэн. Урдгаас хамгаалж За тавьчих. энэ хүний амьдрал үнэн бодит хүний амьдрал баг. Юу гэдэг хүмүүс бид ингэж зүгээр ингээл жаргаад ингээл дуулаад ингээл явж байдаг гэж боддог. Үгүй. Энэ хүний амьдрал явдаг байхгүй да. Бид өөрсдөө хийж чадах зүйлээ хийж яваа. Өөрсдөө бүх юм золиос миний анхных нь үр хөвгт. Яагаад энэ бүгдийн золиос болсон гэдгийг хүн болго мэдгүй байхгүй да. Тэгтээ яг сая Америк яваад энэ бүгдийнхаа учир заглаа бүх зүйлийг тайлчаад ирсэн баггүй. Сайхан онгоочод ирсэн байна. Амар гоё. Сайхан. Тэгээд би хүүтэйгээ хантайгаа гурлаа тэрвэрлээд зогсож байгаадаа юусэн гэж бүх юмны учир заглаа тайлгдсан. Анхны минь ханжигсан нот хийсэн. Чи чадсаа. Хүү бид хоёроо зайлуулсан энэ амьдралдаа чи урлагийг сонгосноор магадгүй урлагийг чамайг өөрөө бид хоёроос татаж авсан баг. Энийг чи хийж чадлаа гэж над дурам хайрлаж байгаа. Ямар яадаг тавлыг тийм. Тэгтэл миний сэтгэл дэвтэж байгаа байхгүй. Сайхан. Тэгээ сайхан онгоочод. Хүн над хэлж байгаа шүү дээ. Аава хүн тоглолтын үзлээ. Танера таав ямар мундаг юм бэ гэж бахархаж байгаа юм. Яг та юу? Яг би метр 84-тэй ингээд хаалх шиг залуу байгаа шүү дээ. Фит. Хүн сак. Хөөс урлагийг их амархан гэж бодоод байгаа шүү. Бидрийг их амархан мөнгө олдог юу гэдэг юм. Гүү шүү дээ. Бид нар 14 15 он тоглолтойгээд бид нар дөнгөж урах цаавар болж байгаа. Одоо дөнгөж дахиад урах цаавар байх чинь. Бүх юмний учир 28 жилийн дараа тайлгдж гин гэж боддоо. Юу ярих гэдэг байгаа бид гэхдээ тийм шүү дээ. Үнэ. Та нарт бидний гайсыг доромжлох хэрэг хэндэж байхгүй. Уучлаарай. Та нар бидний амьдралаар амьдраагүй. Та нарт бид гайс юу гэдэг энэ уран бүтээл залуучууд урлаг хийсэн болохоос биш хэндэж гай болоогүй. Мөн үү? Харин олон залууст амьдралынх нь дурсамж болгонтой цуг байсан гэдэгт бид нар тэрүүгээр л бахарч явдаг. Тэрнээс хэн нэгний өнөөдөр те утасны цаанаас амны салгаа арилахгүй хуцж байгаа тэр хүмүүст бол зүгээр уучлаарай. Та нарт хэлэх муу мэдээ байна. Гайсан сайн яваа шүү. гэж хэлье. Гой. Халамцуу яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Сүндэр группийн Германы номер 1 360. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Польшийн алдарт Зубровка. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Green группийн дэлхийн номер 1 борлуулалттай шар хайраг Snow. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч үндэсний манлаа үйлдвэр Vitafit. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Shinsegae Med Condition Brand. Яа. Одоо бүр нэг реклам хийгээ сурч яг гоё. реклама хийхээр би бүр ингээд дүүхэлцэл би анхны яг тэгж бодчихсон байна. Яа, дүм гоё нэвтрүүлгийг эхэлж байна. Угаасаа агуулга хүртээмж хэлэх гэсэн санаа бүх юм нь ойлгомжтой бай. Хизээ нэг дүүмнээс танараа ширээд үгээгүй. Ширээд өрн одоо юу гэдэг найр шиг байгаа. Спонсоруудтай ингээд сууж явах болоо л гэж бодож. Яг үнэ. Ингээс тэгээ сууж найр юм чинь тий. Тэгээ сууж яхад нь бас оролцож байгаа баяртай байна. Цаа далдуур санаагаар бол ах нь бол дэмжиж ирсэн шүү.
Гоё. Яа, тэгтээ амар байна. Уучлаарай үзэгчд минь. Та бүхнийхээ өмнө бас нэг нус нулимстайгаа хутгалж байгаа та. Тэгтэл юу гэдэг юм? Яа тэ сайхан шүү дээ. Бид чинь хүн шүү дээ. Хүн гэдэг амтны сэтгэлийн амтан. Энэ болгоноогоо бид нар хүн болгонд бас ярьж хэлээд байж чадахгүй. Эр хүн гэдэг ялангуяа бүх зовлон жаргал бүх юма дотроо тээж явдаг. Тэнгүүд дүүгийн минь энэ сайхан нэвтрүүлэг тэр сайхан сэтгэлтэй ингээд хуримтлагдсан байгаа хүний сэтгэлийн тэр нэг гүнд байгаа тэр зүйлийг уудалж гаргаж ирээд ингээд сэтгэлийг минь бас ариусгаж агаад хөнгөлж агаад баярлж байна. Гэлээ сайхан үг хэллээ. Ер нь угийнх гэр одоо ах トゥ хэдүүлээ юм бэ та? За би чинь ижи яваас гарын 5 хуруу шиг дээрээ зулаагаа гიშиж турсан. 2 ах 2 эгчтэй. За. Айлын хамгийн бага нь. Ах эгчнэр аав ээжнэрийнхаа тэр сайхан хэлбэрл хайранд жинхэнэ эрхэлж өссөн хүү. Жинхэнэ нусан буу. Гэхдээ юу гэдэг хүн эрхэлж өслөө гэд муу юм байхгүй. Хүн нас нь хайранд өссөн. Хаяа яг хүн хайраар хайрлагдаж өснө гэдэг нь хамгийн том юм тийм. Ганцхан олдох хүний энэ тавиланд бол маш буян гэдэлж байгаа л тийм сайхан хувь тавилан заяа төр юм байна гэж ойлгож хүлээж авч байгаа. Ижит нь бас хуулийн салбарын хүн гэж би сонссонгүй юу? Ээж минь үгүй. Ээж минь үйл төвчний хэвлэлийн салбарын. Аав тань бол тийм. Аав минь хуулийн хүн. Ижи минь бол одоо 80 шүргэж яваа буураа хүүтэйгээ цуг ингээл амьдрал ямар сайхан. Гоё. Ямар сайхан. Тэгээ ижи маань өөрөө их тийм сэтгэл өөдрөх тийм сайхан хүн юм. Тэгэл ижигээ харж чи бодоод үзтээ ижи маань одоо Солонгост очиж ажил хийдэг гэж боддоо. Сонин үү? Бид нар бол юу гэдэг би одоо 46 хүрэх гэж байна. Тэглээ би үр хүүхдээ ижигээрээ харуулахыг хүсдэг байхгүй. Яг тэгвэл ижи маань өөрийнхөө л байгаасаа гэж тий. Мөн үү? Тий. Тэгвэл ижи маань Солонгос яваад энэ хугацаанд явчаад ирэхдээ дүүнрээ харчаад ирдэг гэж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө бас бидрээс мөнгө гоохгүй хөөхөн нэг цалин бүнлүүтэй тэрийг олцоод ирдэг. Тэгэхээр юу гэдэг би бас залуустай хэлэхэд бас ижи яваа бити ингээд нэг үр ачаа харах тийм нэг юудын ачааг бити аль болох бити үүрлээсэ. Тэртээ тэргүй ижи аав маань бол үр ачаа харах тэр сэтгэлийн гал нь хизээж бүхэхгүй шүү дээ. Гэхдээ аль болох өөрийнхөө нь л байлгаач яа л гэж би бас хүсдэг байхгүй. Тэгээд ижи маань өөрийнхөө сайхан байна. Ижийнхаа дэргэдээ ах нь бол юу гэдэг бурхан бол шүтдэг. Гэхдээ би энэ бурхан шүтэж байгаа хүн болгоныг одоо юу гэдэг ойлгодог, тэрийг хүндэлдэг. Миний хувьд бол нүдэнд харагдаж гарт баригдах зүйлтэй итгэдэг. Уул ус газар шороо мөнхөх тэнгэр нэрхээс одод тэ энэ бүгдээ зүгээс сүсгэлж явдаг. Гэхдээ миний амьдрал тохиолдсон амьд бурхан бол миний ээж. Ижидэл ингээд сүсгдэл ижихаа сайхан чансан цаг ингээл уугаа сууж явах шиг чараар хаана тийм үстэй. Тэгж бодож явдаг. Гой. За манай хамтлагийн маань гишүүн уг лавга гэдэг хүн маань бол бас Монголын кино урлагт бас нилээдгүй хугацаанд маш олон кино продюсерж өөрөөч хийж өөрөөч тоглож бас хүчээ үзлээ шүү дээ тийм ээ. Тэгдэг. За тэгээд 2024 оноос эхлээд газ хамтлагийн ахлагчаар манай лавга томилогдлоо. За бид нар ч айгүй тийм интернационал байхгүй. Бүр ингээ бараг ардчилсан сонгуул шиг юм болж байгаа. Яг. За. Магадгүй энэ хүн болгоны юу гэдэг өөрсдийн энэ хамтлагтаа үзүүлж байгаа айгүй том. Би одоо ингээ боловсрчод байна. Одоо би энэ хамтлагаа ингээд удирчмаар байна гэдэг. Тэр хөөхний төлөвчлөл байхгүй. Тэгэхээр энэ төлөвчлөөрөө манай хамтлагийн лавга одоо хамтлагаа удирдаад маш онц сайн авч явна. Тэгэхээр лавгийнхаа юу гэдэг энэ сайхан уран бүтээлүүдийг юу гэдэг газ эвлэлж нэгтгэхээр
одоо бидний 90-ад онд гарч ирсэн Voltron гэдэг те. Робот гэдэг шиг. Аа guys тэр хугацаанд аж амьдрал ахуйгаа бодоод ганцаараа явхаараа хувь хүн болгон өөрсдийн бас орон зай потенциал хүчтэй хүмүүс аахгүй. Тэр утгаараа лавга маань маш олон сайхан уран бүтээл кинонуудыг хийсэн. Яалчгүй бид нар одоо урлагийн хүн, яалчгүй киноны хүмүүс учраас энэ маань лавга маань хийхээс өөр аргагүй л тийм хувь тавилан зай. Хөрөнд ихтэй таадаг ингээл за одоо ингээл те төгсөөх одоо та. Яг юм тийм. Яг юм дээр гайсаас бол өвгий л чимээгүй юм баггүй юу? Бус нь бол бүгд л өөр өөрсдийнхөө юм хийж яваа. Тэгтээ өвгий чимээгүй байлаа гэд урлагаасаа эзэж холдоогүй. Урлагтайгаа холбоотой үүдийн Монголынхаа хувьд бол хүүхд залуучуудын зөв боловсон цагаа өнгөрөөсөө гэдэг үгнээс олон клубын одоо юу гэдэг соёлыг бас бусдад түгээх гэж бас хичээж тэмүүлж явсан тийм цаг хугацаа олон бий. Урлагаа эзэж хайгуу. Тэгтээ гайс хамтлаг бол нэг зөвлөх хийхэд бид нар урлагаас өөр зүйлд бид нар юу гэдэг ханцуу шамалж эзэж ороогүй. Ардаа ямар нэгэн давхар бизнес тийм юмтай байхгүй. Зөвхөн урлагаар 28 жил босоо явахгүй. Сонь. Урлагийн буйнаа эдэлж яваа. Янжинлхан бурхандан ивэгцэн залуусаа. За нэг зүйл зарлээ үзэгчтэй. Хада Мадрид. За Мадридын сувгаас олж иж болно шүү. За. Яагаад гэхээр бид хоёр бол адилхан куленер байгаа. Одоо тийм ээ. Барселона гэж даагуу клубын фанат. Тийм ээ. Тийм ээ. Хэдэн жил Барсаг дэмжиж байгаа вэ та? 2003 он шүү дээ. 2003 гэхэрч бүр надаас өмнө юм биш үү? Алдарт Роналдино Барселонд ирсэн цагаас шүү дээ. Тэгвэл яг надаас өмнө юм байна. Би чи Месси орж ирээд байхгүй юу? Тэгэхээр чи Месси орж ирээд 2005 он. Тий. Тэндээс байхгүй юу? 2 жилийн дараагаас байхгүй юу? 2002 онд дэлхийн хөл бөмбөгийн аваргаар Роналдино гэдэг залуу Английн тэр хаалган хаалтаа цогцолноос гэж орж ирэл чадаагүй тэр хаалтыг хийгээд тэгээд Роналдино осгоо шүтийн залуу чинь гэсэн чинь Барселонд 2003 онд очдөг байхгүй. Тэгээд энэ үст. Тэгэл Барселона гэдэг багтаа танилцсан. Тэгэл тэрнээс хойш үдий зэрэгтэй. Шигшэвагаас та айлыг. Аргентина. Хоёулаа адилхан юм байна шүү дээ. Тодорхой шүү дээ. Үгүй. Хөл бөмбөгт юу гэдэг галаа чибет хоёрын авах ёстой мэдрэмж туулцсан, таацсандаа туулцсан. Туулцсан. Дахиж жаргал байхгүй. Тий, яг үнэ. Туулцсан байхгүй. Жаргасан. Тий. Леонел Месси гэдэг хүн жаргасан. Тэгвэл би юм байхгүй юу? Би чинь бас ийм онцлогтой хүн юм байна. 90-ад оны ихээр Монгол сансар кабелийн телевиз гарч ирээд NBA гэдэг тэр спортыг үзээд Майкл Жордан гэдэг хүнийг хараад 90 муулт авч байгаа шүү дээ. Тэгээ Майкл Жорданы алдарт 6 төрөг сансар кабелийн телевизээр үзэж явах тэр хувь тавилан бас ямар гоё юм бэ. Алдарт Майк Тайсны тэр алдарт боксийн тэр ялуус их амжилт ялтыг харжаас нь ямар аз жаргал юм бэ. Гэхдээ би нэг зүйл тууштай хараад тууштай байдаг. Тэнтэй адилхан Майкл Жордан зоодыг тайлахад би NBA-с зоодыг тайлсан тааж үзэхээ байсан. Майк Тайсон боксороо зоодыг тайлахад би бас үзэхээ байсан. Манай Асашөрөө суумад зоодыг тайлахад би суумаг үзэхээ байсан гэдэг шиг. Месси мэн хэрвээ зоодыг тайлах юм бол maybe магадгүй хөлбөмбөг үзэхгүй байх гэж хөлбөмбөгөөс би зоодыг тайлах. Фанатын хувьд бодож байна. Би бол Месси Барселоноос нулимстай явсны дараа бол яг нэг үеихэд бол үнэхээр хэцүү байсан. Тэгээ би 2 жил Барселоны тоглолтыг үзээгүй. 20 жил шөнө одоо 20 жил хагасаа өдөр болгон шөнийн 3 цагаас босож тоглолтоо үздэг байсан. Тийм ээ унтдаггүй босдог. Тэгэл Лео Месси нулимстай Барсаг орхиол тэгэл. Анх нь одоо ямар гоё шинэ мөрөөдөлтэй болсон гэж зоригтой. Би уг нь 4 эмтэй уулзах байсан. Нэг эм нь бохны оронд олцсон. Тэр нь Майкл Жексон. Одоо 3 эм үлдсэн. Тэр 3 маань амьд байна. Одоо би үүрэгчээ өрөөд Америк руу алхах. Үүрэгчээ өрөөд явна. Тэр 3 эм нь юу гэхээр Майкл Жордан, Майк Тайсон, Леонел Месси. Энэ гуравтаа уулзаад гарын үсгийг аваад зургаад харуулах. Гоё юу?
Заавал хийгэрээ. Заавал хийн. Заавал хийгэрээ. Яг хийн. Окей. Ямар гоё. Яагаад гэвэл хүний амьдралыг хэрвээ би өөрийнхөө амьдралыг мод гэж бодоод ургуулсан бол маш олон салаам өчртэй мод байх нэ тийм миний амьдрал. 46 жилийн хугацаанд. Миний тэр амьдралын моддын нэг мөчрүүд нь тэр хүмүүс байхгүй. Наад маш их амьдралын хувьд мотивац өгчээсэн. Уналт босолт яадын ялагд энэ бүхний ингээ миний сэтгэлийг хөвлөжсэн хүмүүс. Тийм учраас би тэр гурван хүнд заавал хүнд итгэл үзүүлж өгч байна. Гоё. Мотивац өгч ирсэн гэдэг чинь бол ялч байхгүй үнэн баггүй. Үнэн баггүй. Тэрний дараа бид нар ямар гоё аз жаргалтай болдог вүлээ. Тэр гоё тоглолтын Лионел Мессигийн тэр агуу тоглолтын тэр Жордангийн тэр эд үеийн агуу тоглолтыг хараад бид нар яаж жаргадаг. Майк Тайсон төмөр очиод гарч ирээд хондог байхад ямар гоё аз жаргал Ёо, ярих юм байхгүй. аим шиг тий. Энэ цаг үед тэр хүмүүстэй нэгэн цаг үед амьдарч байгаадаа үнэхээр талархаж явдаг. Хэрвээ тэрийг мэдрэхгүй, тийм юмыг мэдрэхгүй энэ амьдралд амьдарч явна гэдэг бол гонигтай шүү. Мөн үү? Үнэн. Бид нар ч бас азтай. Одоо би бол азтай бас энд би танд өгöd. Танд өгөө. Над өгч байгаа юм. Азтай. Бас guys та нэгэн үе одоо яг үдээд доод 1 2 дугаар тэ 4 1-р курс байсан ч гэсэн бид нэгэн үеийн оюутан байлаа. Энэ нь үнэхээр сайхан. Сайхан. Нэгэн үед гайстаа бас оюутан явж ирсэн. Эндээ ч бас гой бахархтай шүү. Тэгэл яах вэ? Зүгээр гайс хамтлагийн ах нарын хувьд юу гэдэг юм? Дээшээ үеийнхаа ах нарыг ах гэж хүндэлж, үеийн найзуудаа найзууд гэж хүндэлж, доош үеийнхаа дүүнэрээ дүү гэж хүндэлж явдаг өнөөдөр та нарынхаа бахархал донд амьдэрдэг баг. Мөн үү? Тий. Тийм учраас дүүнэрээ ч гэсэн дүүнэр минь энтэй яваад үргэлж бахархаж явдаг шүү. За одоо багш нар маань юу гэдгийг алтан үеийнхэн маань дунд үеийн ах эгч нар маань юу гэдгийг урлаг биднээр ингээд дуусч байгаа болов уу гэж бодож бас зарим нь харамсдаг байж магадгүй үгүйсгүй. Гэтэ уучлаарай. Дүүнэр нь байгаа учраас дүүнэр нь дараагийнхаа үедээ энэ бүдгийг өвлүүлж байгаа учраас та нар санаа амар байж болно гэж бас бид нар бас хэлэх хэрэгтэй хүмүүс байна. Үнэн. Тий. Санаа зовдоггүй ах эгч нар нь. Хазаа буурал багш нар минь бид нар урлагаа хизээж гундахгүйгээр авч байна. За тэгэл. Нэг сахилахгүй асуулт асуух уу? Яг угаасаа нэг юм монд погон би ер нь дуртаж тааруу намайг мэдэн шүү дээ. Одоо угаасаа тулааны тамирчин тэр балаа байсан. Та нарыг ингээл харахад бүгдэрийг ингэ үзээ тэрчүүд харагдаад байгаа байхгүй ялч байхгүй тий. За жоох уухийн турхан гэх юм бол мань лавгааг л хэлэх бах тий. Ингээд өндөр туранхаач гэдэг юм уу. Нөгөө хэд нь бол яг ингээд тулаад үсэх юм бол яг энэ зодооны нэг тийм питбултер би юу лээ нэг зодооны нохтод байдаг шүү. Тэгээ питбултерэрч гэдэг юм уу. Одоо энэ мөнх ахсан та нар мандарч ингээд яг ингээд гэх юм бол зүгээр барсын тулааныг зүгээр холоос хараад байж исэн дээрээ гэдэг шиг. Яг тэгээд пирх залуу энэ ирчүүд асах тохиолдолд хинэн зохицуулж галыг намжаадаг байсан бэ ер нь. Тийм үе гардаг байсан байлгүй. Байлгүй. Гэтэ юу гэдэг их олон юм ярмааргүй. Ямар ч үсэн гайс бол хинд ч дийлдэж байгаагүй, хэнийг ч дарж байгаагүй. Тэгээд яг зөрүүлийг гэсэн хүмүүстэй сайхан зөрүүлж явлаа. Андуурсан хүмүүст бас ухаарлыг өгч л явсан. Гэхдээ юу гэдэг тийм уу яваагүй шүү. Хамтлаг дотроо ингээд зүгээр муудал цаанч гэдэг юм хагаралдаан гаргахад ер нь менежментийн хэн зохицуулаад ингээд явах вэ? Хамтлаг дотор тийм олон юм болж байгаагүй. Болж байгаагүй юу? Болж байгаагүй. Зүгээс тийм юу гэдэг зодоон цохилцоон гэж зүйл нэгнийхээ өдөөс гар талаас нь нэг ч юм болж байгаа. Зүгээр л нэгэндээ үг хайж ирсэн юм бол би. Тэгээ нулимстай тийм сайхан үг хайж ирсэн үг. Яагаад гэвэл яаж найзынхаа өмнөөс гар явах юм бэ? Яаж утсаа ойлгомжтой шүү дээ. Үнэн үү? Үнэн. Тий. Гэхдээ юу гэдэг яг нэг үг хэлэхэд гайс хамтлагт дундаас хамгийн хил шуугаан тарьдаг хүн бий байхгүй. Юмд орооцолж явсан. Гэтэл тэр найзууд минь гар далаах гэхээсээ илүү нулимстай нүдэрээ найзгаа тэрвэрж аваад
битийлдээ ууги хэрэггүй л дээ. Найзууд нь чамд хайртай штэ. Бити ингэлдээ гэж ярьсан найзууд нь биднэр байхгүй. Ийм л найзууд. Ой. Мөн үү? Гой. Ёстой. Тэрнээс нэгнийхээ нүдэнд тэн тавьж байсан түүх байхгүй. За тэгвэл хамгийн их бие тоож исэн үе чи хэзээ вэ? Яг орж ирсэн үе. Мэдгүй. Миний нэг. Аа. Миний хувьд бол хизээч энэ амьдрал бие тоож яваа. Магадгүй юу гэдэг бидний бодлоор дотор талдаа нөгөө юу гэдэг нөгөө дотоод уур амьсгалтай. За чи жоохон тэгэх гээдэ шүү гэж хэлж явсан хин нэгэн маань би. Магадгүй тэрийг юу гэдэг үзэгчд өөрсдөө гадарлах байх. Тэрнээс би тэрийг ярмааргүй. Мөн үү? Болно уу? Болно. Тий. Хэн бие тоож шоу энэ яач вэ гэдгийг бол үзэгчдэлд дүгнэхээс биш. Бид нар бол дотроо уур амьсгалтай бол тийм байх шүү гэж хэлж явсан. Үгүй би шүү. Одоо манай гайс маань сая бол ингээд Америкаар яваад ирлээ. Монголд бас тоглолт зарлцсан байх шиг би харсан шүү. Яг. Тэ. За энэ тоглолтын талаар гоё яриа. Би надад асуултанд чи алгачмаар. Яагаад гэвэл энэ 28 жилийн түүхэнд газ хамтлагийн мөрөөдөл байсан байхгүй энэ тоглолт. Задгай талд маань том шоу гэдэг бол газын мөрөөдөл байсан шүү. Газ хамтлаг 28 жилийн дараа энэ их зүйлийг хийж бүтээснийхаа дараа анхныхаа хүсэл мөрөөдлийг зорьсон зорилгоо биелүүлэх гэж. Энэ задгай талд маань маш олон хүмүүс зөвхөн газын төлөө зорж ирж үзэх гэж байгаа том тоглолт байхгүй. Нэгт, хоёрт газ хамтлаг мэргэжлийн уран бүтээлчд, мэргэжлийн жүжигчид бүгд хувьдаа продюсер, найруулагчд. Энэ залуусаас юу гэдэг яг клип шиг кино шиг клип гэдэг яригддаг шиг ийм л уран бүтээл, ийм л чанартай хүмүүс нэг үр өгөөштэй юм үтсэн юм шиг нэг энийг шоу тоглолт, энийг задгай тоглолт юм байна гэсэн мэдрэмжийг л өгч чадахгүй юм бол гайз задгай талбайд тоглоно гэж тэрийг мөрөөд гэж яриад хэрэггүй байхгүй. Би нэг зүйлийг үзэгчтэй амлая. Гайз хамтлаг 35 дуу дуулна. 35 дуу болгон өөрийн өн гайз илэрхийлэлттэй байх болно. Бид нар юу гэдэг хит дууны найр биш, хит дууны мэргэжлийн өндөр учир утгатай, агуулгатай, найруулгатай, ёс зүйтэй тоглолтыг зохион байгуулах гэж хийх гэж. Бидний мөрөөдөл тоглолтын тов хэдэнд вэ? 5 сарын 31-нд яг Шангрила зочдлын доор байдаг. Одоогоор нэрлэгдэж байгаа нэршил маань Social Bay Park. За. Түрүү жил нөгөө хүү үдээр тоглож байсан тэр том паркийн том толбой баггүй. За яста бяц авхан дээ. Тэгээд дээрээс нь давхар нэг юм илээ. Гайс хамтлаг энэ тоглолтын дээр генсийн амжилтыг ивдэх гэж байна. Генсийн амжилт шүү. Бид нар ягаас тоглолтод сургуулийн баяртай гэж нэрлэсэн. Жил болгон ямар олон оюутан сурагчид төгсдөг вэ? 2008 оноос хойш энэ 17 жилийн хугацаанд хичнээн оюутан залуус төгссөн мэт. Тэр залуустай энэ сургуулийн баяртай гэдэг салшгүй холбоотой байхгүй. Тийм шүү. Үнэ. Энэ дуу хинч мартахгүй байхгүй. Тий. Тэгэнгүүтээ генсийн амжилт үзүүлэх гэж байгаа гол зүйл маань би нэг зүйлийг хэлэх гээд байна. Гайзын сургуулийн баяртай хамгийн анхны задгалбайн шоун дээр хүлцэх гэж ирэх гэж байгаа хүн бүр маань оюутан цаг сурагч насаа дурсаад оюутан цаг сурагч насны энэ гой малгай байдаг та. Хүн болгон өөрсдөө хийгээд ирээсэй гэж бодож байгаа. Хийгээд ирээс. Тэр чи юу байсан бэ? Нэг цэмбэр ингээд бөрк яваал дээр нь наагаал болоо шүү дээ. Тийш дээ. Амар амархан бохгүй юу? Хүн үү? Үнэ. Хийгээд ирээсэй. Бүгдээрээ хамтдаа гайс хамтын сургуулийн баяртай гэдэг энэ дуун дээрээ хамтдаа те 20-30 мянган малгайг зэрэг шидэж генсийн амжилтыг хамтдаа бүтээл гэж урьж байгаа байхгүй. Яста гой санаа. Дэлхий дээр хамгийн их малгай шийдсэн 9950 ширхэг малгайг Японд
тооч нарын малгай шидсэн юм билээ. Бид нар зүгээр магадгүй энэ тоглолтын дээр бид нар юу гэдэг 20-30 мянган хүн ирэх байх гэж төсөөлж байгаа. Гэхдээ зүгээр 10 мянган хүн нь малгайгаа өөрсдөө хийгээд хурж ирээд хамтдаа энэ түүх, энэ амжилтын эзэд болохыг хүсвэл хийгээл хүрээд ирлээ. Яа. Мөн үү? Янз юм сэтгэдэг огнож үйт. Байна тийм юм бэлээ. Ямар гоё. Үгүй чи бодоос тэр нэг дараа нь ингээд хайлайтаар ингээд харахад пака зэрэг ингээд 10,000 20,000 Наа чи харин малгай пүүхгээд ингээд харагдчихээн харин. шидэгдэд ямар гоё юу. Энэ түүхийг хамтдаа бүтээе. Гайсынхаа тоглолтын дээр хүрээд ирээ. Сурагчнаас оюутан насаа дуусахыг хүссэн хүн болгонд л хийж өрмээр. Ямар гоё. Ёстой гоё. Мөн үү? Гоё. Одоо ингэдэг штэ. Дуу болгон дууны түүх чи өөр их гоё штэ. Би одоо аюу сайн санаж ин Лавстроо ахын тэгээд хөгжмийн зохиолч олон гай зүтгэлтэн Максар Жов ахын тэгээд тэр нөгөө нэг юг нэг дууны түүхийг сонсч байсан байхгүй амар гоё. Энэ хугацаанд 28 жилийн хугацаанд маш олон хит болсон энэ дуунуудаас хамгийн их таны сэтгэлд бодогдож явдаг дууны түүх гэвэл ямар дууг хэлэх бол ер нь? Хамгийн их гэж биш гэхээсээ илүү Ууги гэдэг найзтай зориулж зохиосон үгийг бичсэн манай Төсөө Лавга хоёрын маань дуунууд гэж ярьж шүү. Чамдаа зориулъя. Наавч. Та нар бүгдээ нэг агуулгыг хараарай. Хүлээн би чамайхан хүлээн гэдэг. Би зүрхэндээ нууцхан гойлаа. Уугидаа зориулсан уугийнхаа сэтгэлийг өргөсөн тийм юм таахгүй. 23 жилийн дараа хантайгаа хараа хэрэлдэж муудалцаж салаагүй амьдралын хувь заяа төөрөг гэдэг чинь ингээд сэтгэлд угаасаа уяастай байдаг байхгүй. Мөн үү? Тий. Юу гэдэг миний хань 2001 онд Уги хүүхдтэйгээ гурлаа зүгээр Америк явъя. Чи юу хамтлаг ингээд мэдгүй наад хамтлаг чинь хизээч ингээд нэг төмөнд яагаад ингээд яах юм. Зүгээр амьдралаа бодоод гурлаа явъя гэсээр байгаа надаас 2 жил гуйсан. Сүүлдээ би ингээд хань минь гуугаад байгаа учраас за тийя. За окей Америкийн визэнд орё гэд. Америкийн визэнд орсон чинь миний ханих гараад минийх гараагүй байхгүй. Тэгсэн чинь манай хань Монгол их орон маань юу гэдэг жоохон амьдрал тийм давчраа. Ирээдүгөө үр хүүхдийнхээ ирээдүг бодоод хойлоо. Явъя л да гэдэг тэр хүсэл мөрөөдлөөр нь жигүүрлээд явахыг хүссэн боловч минийх гараагүй байхгүй. Тэнгүүд яа за хайр нь очоод хамаатан садгууд нь тэнд байсан. Хайр нь очоод энд ямар ч гэсэн хөлөө олоо байж яар жил болгон алгасахгүй виз өгсөөр байгаа юм. Виза гаргаад ирнэ шүү гэсэн. Минийх 3 жил дараалж гараагүй байхгүй. Манай үеийн 2002 онд явсан. Тэгээд би чи хүүтэйг 9 нас хүртэл ингээд хамтдаа ингээд байсан. Хүмүүс аавал ирэхгүй бол би унтахгүй гэд байжсэн. Тийм л 9 нас хүртэл ш. Цаг үе байсан. Тэгээ 2008 онд манай хүн хурж ирэх хүүгээ аваад ирээдүгийн бодод аваа яваа гэсэн. Тэнгүүд тэр дунд нэг зүйл нь юу гэхээр 3 жилийн дараа буюу 2005 онд манай хүн над руу залгаад. Өгийн нэгэнт чим нь ийшээ ирч чадахгүй. Нэгэнт би над руу ч очиж чадахгүйгээс хойш намайг өөрийнхөө хайр зүрх сэтгэлээс чөлөөлж өгөөч гэж надаас гуйсан байхгүй. Тэнгүүд нэгэнт нэрээ би тийш очиж чадахгүй. Нэгэнт хүүгийн миний ижид тэндээс ирч чадахгүйгээс хойш тэгээ манай хүн хэлж байгаа шүү дээ. Би 3 жил наваа. Үнэхээр сайхан бисгүй. Хүн болгоо мэднэ. 3 жил намайг ингээд татаж хангаасан олон ирчүүд байсан. Тэгтээ найз нь би уугийн ихнэр гэдэг утгаараа би хэний чалгаагаагүй. Тэгтээ уугийн хайр минь миний залуу нас дуусах гэдэг шүү дээ. Би залуу насаараа гоёмоор намайг хайраасаа чөлөөлөөж. Тэгэл би ханыгаа явуулсан. Тэгэл түрүүний хийсэнчлэн
яг тэр амьдрал юу хэрэгэт л ингэлж байгаа байхгүй. Тэгэхээр эр хүн гэдэг бол ийм л амьдралын хувьд хэрэгтэй. Урлагийн хүн гэдэг ийм л байдаг юм байна. Тэгэхээр энэ бүгдийг дааж л явна да. Магадгүй та өөрөө зохиол оролддог, зохиол бичдэг хүн эцэг нэгэн цагт яг энэ түүхээр зохиолч юм уу? Нэг бол бас кино дэлгэцсэндээ бүтээл болоод гарахыг үгүйсэхгүй л юм байна. Магадгүй. Магадгүй. За би өнөөдөр хэлж. Магадгүй энэ зохиолын минь найруулагч дүүмэн байгаас. Үгүй ямар гоё юм бэ? Үгүй харин шууд л хэлж штий. Гялалаа. Мөн үү? Хүний бодит түүх амьдрал гэдэг өөрөө үнэн байхгүй. Тий. Энэ үнэн дүүмэн шаглаасаа найрлах зүгээр. Баярлалаа. Хана үрж чинь. Ямар гоё том итгэл вэ? Хана үрж чинь. Гялалаа. Яг миний энэ туусан амьдралаар амьдэрсэн маш олон залуусын амьдралын хувь заяа төргийн түүх байна. Тэгвэл төлөөллүүд нь сайхан уран бүтээл хийчихлээ. Яг энэ жишгээр Монголд маш олон амьдрал хоёр тийш болж байгаа. Өнөөдөр монголчууд нэгнийх нь виз гэдэг бол Монголд бол маш том асуудал. Тийм биз дээ. Америкийн виз, Солонгосын виз тойрсон асуудал Монголд. Тэгэл гэр бүлэрээ ингээл гадагшаа гараад амьдралаа сайхан дээшлүүлээ, сайхан амьдрий, өөр орчинд очие гэл ингэхээр нэгнийх нь виз нь гардаггүй тас гэл явчихдаг. Яг энэ бол би бол юу гэдэг. Энэ бол тухайн улсын одоо виз өгж байгаа хүмүүсийн буруу огт биш байхгүй. Энэ бол зүгээр л бидний амьдралын хувь заяаны төвөргийн үнэн бодит түүх л байхгүй. Тийм. Мөн үү? Хэрвээ магадгүй би тухайн цагт миний виз гараад Америк явцсан байсан бол өнөөдөр гайс хамтран байх уу? Тий. Гайс яг үнэ. Мөн үү? Тий. Тэгэхээр магадгүй цаанаасаа л улбаатай тийм хувь заяаны төвөрөг найзуудтайгаа энэ сайхан зүйлийг хийж бүтээгээрэй гэсэн зам мөр маань өнөөдөр энэ зэрэгт авч явж байгаа юм болов гэж бодож байна. Хоёулаа тууштай байдлын талаар ярилцъя. За тэгээ. Яг үнэндээ бол яг өнөөдрийг хүртэл энэ 28 жил явсан энэ тууштай байдал. Бидний үед ч гэсэн одоо ингээл камертономын тасдгаал ингээл маш олон сайхан хамтлагууд байж байгаа шүү дээ. За бүр дээрээс нь ах нар байна тий хаврд. Тэгэл ингээл та бүгдийг ингээл харахаар энэ нэг Монголын урлагт нэг үнэнч байгаа тууштай байдал нь. Яг. Тий. Сайхан баггүй. Сайхан. Энэ бол яалч харахгүй найз хэмээх энэ дөрвөн үгний цан одоо юу гэдэг ингээд хөглөгдөж байгаа нөхөрлөл байхгүй. Нөхрөлийн үнц нь байхгүй. Магадгүй гайс хамтлаг юу гэдэг 8 оноос 14 он хүртэл 17 оноос 24 он хүртэл ингээд яагаад тасарч байгаа гэж хүмүүс бодож байна. Уушлаа. Эдгээр энэ цаг хугацаа чи амьдралаа уралж байлаа. Чи бодоод бас манай гайсийн лавга 6 сайхан хүүгийн боллоо. Хүү яриад байгаа. Ямар гоё юм бэ? Хань нь лус дархлагдсан бэр болоод хадам аавынхаа дээр суух хэмжээнд хүндлэгдсэн тийм хүн боллоо. Амьдралаа уралж байгаа. Бүгд хамгаах мөн үү? Тэр залуучууд царайлаг өндөр ядаргаатай юм бэ? Мөн үү? Зүгээр бид нар энэ цаг хугацаанд чимээгүй байгаагүй байхгүй. Амьдралаа уралж явлаа. Уг Александрийн төгсөө гэдэг хүн бол зохиосоор бусдад түгээсээр гитараа дараад дуулсаар. Тэгэхээр би яг найз хэмээх энэ ихэм сайхан андуудтай найз хэмээх энэ ихэм сайхан хүндлэлүүдээ үргэлж би залбирч энэ найзуудынхаа үеийн үед насны бүхсэнд энийгээ сууж явах юмсан да гэсэн тэр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн хүндэлж хайрлж явах болно. Би нэг хараа яг энэ найз нөхрөл гэдэг энэ дээр нэг зүйл ярмаар санагдчихлаа. Одоо чинь би бол нөхрөлийг яг тэгж нөгөө кэрлж ингэж халамжилж чаддаггүй байхгүй юу? Одоо чинь надад бол бас л маш олон найзууд байсаарч байгаа тий. Тэгвэл би яг ингэж найзуудаа ингэж халамжилж чаддаггүй байхгүй юу? Би зүгээр таньыг ачаад идэв. Та бол айгүй тийм нөхрөллийг халамжилдаг тийм төрлийн эрх юм шиг санагдаад байдгийг. Магадгүй буруу бодчих магадгүй тийм үү? Сайн уу амьдрал гэдэг кинон дээр
найз гэдэг нэг хүний дүрийг бүтээдэгтэй би. Тий. Өвгийнх нь мөн чанар тэрнээс хизээч хол зөрөв. Би яг өөрийнхөө л тоглосон баг. Надаас энээс найзынхаа төлөө ер нь амьдралын төлөө энээс илүү ууг гэдэг хүнээс энээс илүү зан гарахгүй, энээс дутуу зан гарахгүй. Дээрээс нь өнөөдөр би халамцуу яриа гэдэг энэ сайхан нэвтрүүлэгт орж байна. Яг ясам дээр би уугаагүй ч гэсэн нөхрөл найз нөхдийнхөө донд ууцсан юм шиг реакцтай байж чаддаг юм байна. Үнэн. Тэгэхээр юм идэж уунаа гэдэг чинь яаж идэж уусан нэг мөн чанараараа байна гэдэг хүн болж төрсний бас эрхэм мөн чанар юм болов гэж боддог. Тэгэхээр ууг нь эзээж энэ мөн чанараасаа эзээж холдохгүй, урахгүй энэ чанараараа байсараа хуулна. Миний хувьд бол маш олон төрлийн найз бий. Эндээс эхлээд энэ хүртэл найзууд бий. Эндээс энэ хүртэл найзуудаа би нэг л зангаараа хандаж явсан учраас найз болгон минь надад дандаа үргэлж урам хайрлаж явдаг учраас энэ олон сайхан хайртай найзуудынхаа урмыг, итгэлийг алдахгүй юмсаа л гэж дотроо бодож явдаг та. Зарим хүмүүс бол ингээ гаргасан сэтгэлээ би чамд тийм сэтгэл гаргачаад эргүүлээд тэгээд хахад чи гээд эргүүлдэ хариу нэхэд өгдөг. Ийм хариу нэгдэг нөхөрлөл бол уушлаарай. Зүгээр л яв цаашаа авахгүй. Хариу нэгтгэв. Харин найзгаа хатаж гундаж эсвэл сэтгэлийн тийм гуныг зовлон шаналтай явах хөдөд панк гарч ирэх сэтгэлийн өргөчдөг бол вау. Энэ л байхгүй. Би нэг зүйл хэлье. 2005 онд харангийн чуука ах над руу залгаад ууги чамайг энэ дууны үгийг чи л уралчих байх та гэж ах нь бодож байна. Хаан чам руу аяа явуул чи эндээ зөв юу бодож чинь тэрийгээ бич. Гэхдээ ах нь бол энэ дууны хайрын дуу болоосаа л гэж хүсэж байна гэж надад. Дууны аяа явуулдаг. Тэгсэн тэр дууны аяыг би сонсоод бараг хагасаар сонссон. Дууныхаа үгийг бас энэ дэр би юу илэрхийлэх вэ гэж хагасаар бодож байгаад за. Эхний хэсэг бол яалчгүй хайр нь хизээч хөршгүй ижим нь хайр байх ёстой байна гэж. Ижийнхаа хайр. Хоёр дахь хайр нь ижигээс холдсон хайр ханы хайр руу залгадаг тавилантай тий. Хандаа зориулсан хайрыг үгс байх ёстой. Гурав дахь нь насан туршдаа энэ амьдралыг дуусгахын тавиланд найз нөхөрлөлийн хайр байх ёстой гэдэг утгаараа би ижийн хайр, ханы хайр, найзын хайр гурыг магтан дуулсан. Харангийн чуугийнхаа ай гайсти Батундрал буюу уугийн үг, ган учрын бас үг хайр гэдэг түүний үгийг бичсэн байна. Хүлээж суугаа ээжтэй. Ямар гоё юм. Сайн бия бага дуулахаарай. Хүслээ гүйцээгээ ирэхэд чи сансан сэтгэл нь саял дэвтнэ. Энэ орчлонгийн гээгээ надад ганцхан заяаж тэр хин бидэ багтамгүй ухаана харилсан танд хүн хайртай. Аяа шууд л ингэснөө цаачаа. Шууд авч байгаа. 26 настай нусаа гоожулсан бацаа хайрыг ингэж магтан дуусан байд. Ямар гоё. Хайр миний хувьд бол маш их үнцэнтэй. Нийтээр нь бүхэлдэнд гайс гэд нэг юм хөлөг онгосч гэдэг юм. Эсвэл бол нэг арал гэж бодвол ингээд утгах юм бол тэр яг нэг юм хайрын ар шиг л. Хайрын хот. Хайрын хот. Яг үнэ. Дурлалын гудамж. Тий. Мөн үү? Нэг зүйл асууя. Жишээ нь ингээд ийм гоё ингээ хайрын дуунууд дуулаад ингээд гоё ингээд явж байгаа л тийм ээ. Ингээ нэг хүн нэг ингэдэг чинь зарим жүжигчид нэгдэг чинь. Одоо би нэг өөрийгөө эвдмээр байна. Гэл ингээл тэгснээ ингээл өөр дүр тогломоор байж гэдэг юм уу. Нэх гоё юм эрэг дүрийн баатар явж ирсэн аа. Гэвгэнэт би эсрэг дүрийн баатар болмоор байна гэл ингээд хүн яг зүгээр ингээд өддөө юм шиг уул дээ өөрөөсөө. Тэ гайс ер нь тэгж стил имиж жанраа ер нь сольж исэн үе байгаа юу ер нь. Вэ тийм байхгүй шүү дээ.
Угсаал бид юу дуулахыг хүсэж байна? Юу хүмүүст өгүүлэхийг хүсэж байна? Ямар бодит амьдралаас гарч байгаа энэ дууны түүх үлээ? Бид юу үзэж туулаа гэдэг бүгдийг л энэ уран бүтээлдээ шингэж байгаа шүү дээ. Харин одоо гайст ийм сэдвүүд дутуу байгаа. Хурим, мөн үү? Төрсөн өдөр. За бараг л энэ хоёр доо. Бусд нь бол бүгд сэдвүүд нь бүгд байгаа. Бид нар чинь нэг үсэг чинь бидний чинь бүр цаасан бороо манан гэдэг дуунууд гаргаж энэ одоо юу юм бэ? Цаг уурын авдлаг юм уу гэж. Тэгсэн мөртлөө цаас бороо манан гэдэг энэ гурван дуу амар хит шүү дээ. Тий. Тэгэл бодлоо. Тий. Дахиад нэг жоохон хувийн чанар руу орё. Мэдээж одоо тийм биз дээ. Тантай уулзаад бас сэтгэлийн сайхан үгэн нөгөө ярилцаар сууж байгаа юм. Тэр баг залуу насанда нулимстай хоцорчоод тий эргээд тэр нэг травмаасаа гарах гэж явж байгаад магадгүй би бол тэгжил төсөөлж гин гэр бүл зохиох гэж нилээн удсан байх. Удсан байх. Тэгээд тэр травмаасаа хизээ гараад дахин шинээр амьдрал зохиож эхэлвэ. Тий нөгөө 38 та аав гэдэг шиг манай гурван бүдүүний сайхан дуу байдаг шүү дээ. 38 настайдаа өөрийгөө чөлөөллөө. Тэгээ хантайгаа уучрсан. Тэгээ хантайгаа уучраад одоо хэмээн 7-тай. Оо ямар хөөрхий. Хүмэн одоо 3 нас хүрэх гэж байна. Тэгээ амьдрал ямар баян бидгийг л эндээс харж болох байх тий. Одоо зүгээр сонж унсан л юм байна уу? Нурсан л юм байна уу? Үгүй энэ нөгөө хэлэхэд бол 20 настай болж байхдаа энэ мэдрэмж энэ зүйлийг авч байгаагүй. Харин 38-тай болчоод тий анх нөгөө нэг эхоны зургийг харахад 0.23 см байсан нөгөө цэг чинь өнөөдөр тэр цэгтээ базуулаад загнуулаа явж байна. Тэг шүү дээ. Мөн үү? Яг амар гоё язж байгаа. Жаргаж байна. Сайхан. Амьдрал үргэлж сайхнараа. Жаргаж яв. Гоё. Тоглож байгаа хамаг сүрпризийг ярьчдаг нь одоо зөв үү буруу юу вэ? Ямар сүрприз вэ? Ваа ингээд. Үн чинь зүгээр нэг жишээ шүү дээ. Жишээ нь гэж юу? Энэ зөвхөн сургуулийн баяртаа дээр хийгдэх жишээ. Цаана 34 хидээгүү нууцанч. Гоё. Зөв миний хүсэл мөрөл, гайзын хүсэл мөрөл. Яагаад дэлхийн хэмжээний тэр агуу юу гэдэг Майкл Джексон тэр агуу хүмүүсийн entertainment show гэдгийг хүмүүст хүргэсэн шиг тийм мэдрэмж, тийм сайхан үзүүлэх тоглолтыг guys өөрсдийнхөө тоглолтоор тэнд хүрэлцээрсэн 20-30 мянган хүнд үзүүлж болохгүй гэж. Хүмүүсийн майнд бүх юм аюу сонир болно шүү. Тэр цагийн хүмүүчээс эхлээд задгаа талбайн шоу гэж ийм л шоу болох хэрэгтэй юм байна. Ийм л мэдрэмж өгч чадахгүй юм бол задгаа талбайн шоу гэж худлаа томроод хийгээд хэрэггүй мэн гэдэг л цензурыг тогтоох гэж байгаа. Урлаг энэгээр л үндсэнтэй байхгүй. Тэгээ ирсэн хүн болгон ажиглалтай болно. Сайхан. Бид одоо ингээд зөвхөн нийгмийн хараад байхаар ёс суртахуун этик моралын тал дээр жоохон тогтолтой байна л да. Ялангуяа сошиал ертөнцийн дээр. Би болохоор тэгж харддаг шүү дээ. Үгүй юу. Энэ орчлонд хүн төрөхдөө муу хүн гэж хизэж төрөхгүй шүү дээ. Бүгд нэг цэгээс эхэлж байгаа шүү дээ. Мөн үү? Зөвхөн энэ хүний амьдралын хувь заяа төрөг энэ хүрээнийг юу руу дагуулчваа л гэдэг баг. Тэгэхээр хүн өөрийнхөө зам өрийг өөрөө мэдэх ёстой. Би энэ орчлонд сайн нэх гэж бодож явдаг. Үргэлж гэрэл гээтэй зүйл рүү хүн болгон тэмүүлж байгаа итгэж явдаг. Тэгэхээр сая чиний дүүгийн яриад байгаа зүйл бол цөөнхөд л байна. Окей? Ер нь тийм илүү гэгээлэг байдлаас нь та бол олж харж явдаг юм. Би амьдралыг ерөөсөө тэгж л хард. Юу? Өнөөдөр би юу тийм ингээд тойроо суугаад байж байхдаа над нэг жоохон тийм санагдсан хүнд бол би зүгээр нэг жоохон ухаарлыг өгч болоодаа л тэгээ инээмсэгтэл хүндлэл дахиж хизээж таарах юм шүү дээ. Би тийм л хүн. Таны ер нь хамгийн тухгүй орчин ямар орчин байдаг вэ? Хамгийн тухгүй орчин уу? Мэдгүй би хамгийн тухгүй орчинд орж үзээгүй.
Мөн үү? Тухгууддаг гэж юу? Тухгууддаг тийм үзээгүй гэж юу? Аа. Ягаад гэвэл би тухайн өөрөө болдог байхгүй. Ямар гоё. Тийм. Би үүдийн амьдрал тэгж их нэг удаан гуниглаад идэх юм биш байхгүй. Ягаад гэвэл хүн гэдэг сэтгэлийн амтан сэтгэл гэдэг зүйл хин нэгний ингээ хийлж ярьж ингээд яаж байгаа хогийн сав биш байхгүй та. Сэтгэл гэдэг зүйлээ үргэлж дотор байгаа зүйлээ илэрхийлж гаргаад хэрвээ хогийн сав гэж бодвол тэр сэтгэл гэдэг зүйлийг хоггүй л байх хэрэгтэй байхгүй. Үргэлж цэвэрхэн байх хэрэгтэй. Тийм л өөдрөх хүн. Хамтлагийнхаа дуунуудаас биш. За. Зүгээр хамгийн гоё аялах дуртай дуу чинь ямар дуу гэдэг вэ ер нь? Дэггүйхэн үерхсэн дөрвөн зангийн андууд. Йоо. Энэ дун тэгэл хүн болгон мэдэн дээ тэгэл. Ийм л. Дүрсгүйхэн баг юм. Алтан үе юу. Яа. Нэг үг л хэлий. Найз хэмээх дүүхэн үгний цаана энтэй явахын төлөө хүн болгон хичээж амьдраасаа гэж хүсэж. Найз л үлдээ шүү. Найз нар л чиний хөлийг хүчин шүү. Сэтгэлийн одоо юу гэдгийг зовлонтойгоор мөн үү? Хань жил өөр хүүхдүүд би гэтэл яаж найзалж нөхөрлөж явсан юм бэ? Аав чинь ийм энтэй хүн явсан юм шүү гэдгийг үр хүүхдүүдэд маань хэлэх хүмүүс найс нар байхгүй. Эндээс бас танд бизнес нөгөө үнцэн ажиллаа хийгээд байгаа шүү дээ. Танилцуулахад гэж байгаа шүү дээ. Солонгосын халлаасан гэдэг энэ төрийн том ажлуудад дандаа очтын ширээн дээр байрладаг ийм сөөж юу. Воалайс. Манай Шинсэгийн Мед компани оруулж ирдэг. Одоо энэ Сэнийг нь болохоор 2024 оны Гран-при шагналтай ийм сархад байж байгаа. Төрөний энэ нөгөө нэг Snow гэдэг би тань танилцуулсан шүү дээ. Энэ бол дэлхий дээр 62 үйлдвэртэй 3 тэрбум хэрэглэгчтэй ийм сайхан шар ариг байж байгаа чинь. Окей. Тэр ийм байна. Одоо би эндээс авч явж байгаа энэ кондишн тэгээд энэ сайхан сархтууд энэ бүгдийг би юу гэдэг ах トゥ нэртэйгээ найзуудаа авчиж өгнө. Тэрнээс би уухгүй шүү дээ. А гэхдээ найз нөхөд минь ах トゥ нэр минь энэ бүгдийг хүртэхдээ ямар ч лсэн халамцуу яриа гэдэг энэ нэвтрүүлэгт орсон уугийнхаа одоо энэ амьдралын зам түүх би бас найз болгонд ах нартай дүү нартай энэ бүгдийг хэлж ярьж яваагүй. Тэгэж бодож уугийгаа ойлгож уучлж энэ бүгдийг хүртээсэ жаргалтайгаар хүртээсэ л гэж бас бодож байна. Сайхан байна. Тий. Гүй ууг нь юу гэдэг жинхэнэ өөдрөг сэтгэлийн төвш. Гой хоёулаа ч угаасаа тэгдэг үсттэй. Нөгөө одоо жишээ нь бид нар ингэдэг. Барса хожигдсон шүү дээ. Тэ Champions League дээр хониулчаал гараад ирэхэд та ганцаараа цоглог байдаг байхгүй. Яг уу дараа жил гусан шүү дээ. Би мэй ч юм бол сэтгэлээр унаа. Манай цоо моо жингээ бүр ингэсэн бүрийг хорныгоо ороод ирдэг. Байхгүй болчтой шүү дээ. Цоомооч бас хүлээ юм чи. Яа тэгдэж шүү дээ. Сайхан. Яах вэ наа чи юм нэгээр дуусах биш гэдэг тэгээ зогсож идэв шүү. Гэхдээ тэгээ юм нэгээр дуусаагийнхаа жарлыг бид нар үдсээр л явсан байна. Үдсэн шүү дээ. 2022 онд дэлхийн авраг боллоо шүү дээ. Ярих юм баг. Үгүй чи тэр за яг тэр 17 оны 3 сарын 8-нд Барселона Парис Сен-Жерментэй тоглосон мөн үү? Амар хэцүү тоглолт хийсэн. Тэгэхэд яг гайс хамтлаг зөрөх уучлалт тоглолтоо хийж хийсэн баг. Тэгсэн чинь 6-1 үстэй. 6-1 штэ. Эргээ ирдэг. Дэлхийн хамгийн амар comeback байсан тий. Яа, тэр бол нэрээ Роберт хамгийн сүүлийн гоолыг нэг хатгаж хийдэг ш. Таасаа. Яа. Пүү. Амар. Тэгэл уйлцсан. Юу солиод. Тэгэл уйлчих юм чи. Гайхамшигтай. Тэгээд юу гэдэг хүн ууж идэх гэхээсээ илүү одоо тэр нэг гоё дуу байдаг чинь манай айдмын ах нарын ууж идэс согтож чадахгүй юм бол ухаан алтал архийг буугаарай гэдэг чигтэй. Үгүй урлаг үргэлж хүмүүст нэг зүйлийг хилээд байдаг байхгүй. А хэрвээ урлагийг ойлгож тэрийг мэдэрч авч чаддаг хүмүүс айгуугай хөвөлдөж амьдардаг байхгүй. Тийм учраас хүн болгоныг би урлагаасаа
урлагийг үргэлж ойлгож, дэмжиж, үзэж харах юмаа сонсож мэдрэх зүйлээ авч ясаа л гэж хүсмээр. Урлаг хизээч хүнд буруу зүйлийг, муу зүйлийг хийхгүй аа. За маш их баярлалаа. Ингээд халамц яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж амттай сайхан яриа өрнүүлсэн ахта маш их баярлалаа. Ингээд тун удахгүй болох тэр гайхамшигтай тоглолтод нь бас амжилт хүсье. Маш их баярлалаа. 2025 оны 5 сарын 31-нд Social Bay Park-д Гайс хамтлагийн хүсэл мөрөөдөл биелэх өдөр. Мөн Гайс хамтлагийн дуун туртай хүн болгоны хүсэл мөрөөдөл биелэх өдөр буюу 5 сарын 31-нд сургууль минь баяртай тоглолтоороо бүгдээрээ хамтдаа дуулан жарах цай мөн үе үеийн бүх төгсөгчдийг анги хамт олноороо хүрлцсэн эрхийг өрж байна. Сургууль минь баяртай. За тэгээд дээрэс нь мөн те нөгөө түрүүн ярьсан 3 эмптэйгээ заавал уулзаарай, заавал зураг авахуулаарай. Хүсэл мөрөөдөлтөө заавал хүрээрэй. Тэглэв яах вэ? Баярлалаа. За баярлалаа. Амжилт. Амжилт. Yay! Good luck. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа ээж байгаа. Наас нь бол оо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлийн амар өдий хүртэл ийм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгээ мэдээд байдаг. Яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хин нэгний төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.